дугаарын дэмжигч орон даяар хэрэгжиж буй сургачийн цахим бүртгэл хяналтын систем боловсрол. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын тухай харилцах Ундралт подкастын энэ удаагийн дугаарын зочноор iCode Academy хамтран үүсгэн байгуулагч Хангаахөв багш ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ хоёлаа яриагаа эхлэхдээ өөрийнхөө тухай таш танилцуулаад тэгээ мөн бас iCode Academy-ха талаар танилцуулаад яриагаа эхлэе. За намайг Хангаахөв гэдэг бүтээр нийлэх хэрэгтэй. За өвгөн хүүгийн Хангаахөв гэдэг. За би өөрөө ерөнхийдөө бол холбооны Германы улсад холбооны бүгд 8 Герман улсад компьютерийн ухааны мэргэжлэр бакалавр болон магистрийн зэрэг хамгаалаад за тэгээд энэ мэргэжлэрээ ажиллаж байгаад ерөнхийдөө бол цэвэр нөгөө нэг хөгжүүлэгчийн мэргэжлээс багш болсон тийм хүн байгаа. За тэгээд сүүлчийн 2.5 жил ерөнхийдөө iCode Academy-г байгуулад iCode Academy нь өөрөө болохоор богино хэмжээний эрчимжүүлсэн сургалттай кодингийн тэр тусмаа хүүхдүүд болоод насан туршид өөрийнхөө нөгөө мэргэжлийг сольж байгаа те өөр газраас гэдэг нь болохоор өөр мэргэжтэй байж байгаад IT-ийн мэргэжлийг ерөнхийдөө сонгоход солиод тэгээд орж ирж байгаа хүмүүст ер нь зориулсан тийм Academy байгаа. За ерөнхийдөө бол нэлээд кодчлол тэр тусмаа веб болоод аппликейшн кодчлыг яг үндсээс нь заадаг тийм Academy байгаа. За энэ дээр бол ерөнхийдөө 2.5 жил ажиллаад явж байна. За яагаад ер нь нөгөө хөгжүүлэгч байжгаад багшийн салбар руу шилживтэй тэр талаас дурсаж. За ерөнхийдөө бол би бас аягүй сонин гайхтیں۔ Би өөрөө ер нь бол нэлээд дутгшаа юм байхгүй юу. Тэгээд хамгийн анх би өөрөө нөгөө нэг сонирхлоороо карате хийдэг байж байгаад. За тэгээд карате маань би нэг олонлог скул гэдэг те олонлог Academy гэж байдаг. Олонлог Academy-д би карате зааж байгаад нэг 6 сар хүүхдүүдэд заасан. Өглөө 8 цагт хүүхдүүд чинь ингээд ерөнхийдөө хичээлдээ орохдоо айгүй тийм унтаж орж ирдэг байхгүй. 1-р анги 2-р анги хүүхдүүд. Тэнгүү тэр хэдий чинь сэргээх гэж ингээд жоохон бие хүчний тийм дасгалууд хийдэг. Тэнгүү тэрийг ингэж хийж байгаад 6 сар айгүй хоолоогоос хөдлөө орилж морилжтэй 100 хэдэн хүүхдтэй нэг анги чинь 100 хэдэн хүүхд ордог байхгүй. Тэгээд тэднэрт ингээд зааж явж байгаад ер нь бол бараг л бууж өгсөндөө. Тэгээ айгүй хэцүү байсан. Тэгээ багшлаг гэдэг чинь өөрөө айгүй тийм урлаг байгаа юм л та. Тэгээд яг хуу дараа нь би өөрөө 6 сарын дараа хүүхдүүд нэг тайлан хүүхдүүдэд тайлан тоглодог. Тэгсэн чинь тэрэн дээр нь манай хүүхдүүд амар хөөрхий хийгээд. Тэгээ тэрнээс хойш амар юм багшийн мэргэжил маань өөрөө тийм хэцүү юм шиг мөртлөө буцаагаад нөгөө нэг авж байгаа тэр филинг нь над тийм нэг юм юу гэдэг бусад зүйлээс авж байгаас илүү тийм хүртээлтэй гэх юм. Дотор амар гоё байсан. Тэгээ тэр үүднээсээ болоод ерөнхийдөө багшлах сонирхол айгүй дуртаалсан. За тэгээд дараа нь хараа Аз болж би нэг аюу Азтай Герман руу ажиллаж байхдаа би нэг Америк скул гэдэг нэг дэмждэр гэдэгтэй хаан улд гэдэгтэй. Хаан улд нөгөө нэг тэр сургууль дээр намайг ураад та нэг семестр яагаад гэхээр манай нөгөө компьютерийн багш маань байхгүй байдаг. Тийм учраас та ирээд нэг цагаар заагаад өгөөч гэх. Тэгээ заажсэн. Тэгээд эхэндээ бол жоох хэцүү байсан. Тэгээд ерөнхийдөө бол тэр хичээлийг би зааж явахдаа нэг 7 хүүхдэд 3 сар нэг 2 семестр заасан юм аа. Тэгсэн чинь харин хөөрхөн сураад тэгэл ер нь өөрийгөө ер нь бол багшлах тийм сонирхолтой мэн гэдэг ерөнхийдөө нээж авсан. Тэгэл тэрнээс хойш багшилж байна да. Тийм болж өгöd багшилчих гал тийм тэгэл явж байгаа гэсэн. Ер нь одоо багшлах салбарууд тийм шүү дээ тий. Каратегороо үргэлжлүүлж бас болох байсан. Тэгээд яагаад ер нь бас яг IT руугаа чиглэв тий. Тэр талаараа. Миний зорилго бол өөрөө болохоор за үгүй одоо би IT-г бол ерөнхийдөө ямар нэгэн байдлаар би маш дээд хэмжээнд сураад компьютерийн програм хангамжил ч юм уу те эсвэл систем хангамж юм эсвэл яг IT-ийн дээр тал дээр би өөрөө маш сонирхолтой. Тэр мэргэжлэр яг төгссөн болохоор би энэ мэргэжтэй хайртай. Тэгээд энийгээрээ би ерөнхийдөө хаяхгүй гэж боддог. Насан туршдаа энэ чигээрэл явна. Гэхдээ нэг юм нь болохоор өөрөө бас багшлах дуртай байдаг. Хосолох хэрэгтэй болсон байхгүй. Тэгээ ингээ хараад байсан ерөнхийдөө бол тэр кодингийн скултэй ингээ хамтраад ингээ хийвлэх зүгээр юм ингээ. Тэгэхээр яг сургуулийн насны хүүхдүүдэд заахад ямар онцлогтой вэ те яавал тэдэрт илүү сайн зааж болох юм санагдаж байна. За тэгвэл За яг насанд хүрэгчд бол хүүхдийнх нь бол нэлийн ялгаатай байдаг. Тэгэхээр хүүхдээр ерөнхийдөө заагаад эхлэхэд нэг юм нь болохоор хүүхдүүдийн нэг сонирхлыг төрүүлэх хамгийн их
хэрэгцээтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр би ерөнхийдөө бодохдоо хүүхдүүд маань их тоглож сурдаг. Тийм тэгэнгүүт биднээсийн одоо хэрэгжилж байгаа ч юм уу тэр зааж байгаа арга барил нэлээд жоохон тоглоомлоо ойролцоод ингээд тоглоомтой ингэж харьцчээж тухайн логик те тэр компьютерийн ухааны тэр мэдлэгийг ерөнхийдөө эзэмшүүл зүгээр юм гэдэг бол аягүй сайн ойлгосон. Тэгээд тэрнийхээ хүрээнд би өөрийнхөө хөтөлбөр дээр жишээлбэл дандаа тийм хүүхдүүд орж ирэх юм бол ингээ харж үзээд аягүй гоё ингээ акшнтай тэгээ хүмүүсийг ингээ мотивацжуулаад тэгээ ингээ жишээлбэл тоглоом байхад ингээ левелүүд өгдөг те. Жишээлбэл нэг левелд авчаад дараагийн левел рүү ордог ч юм уу те. Тиймэрхүү юмтай ингээ холж ивэл хүүхдүүд аягүй сонирхолтой байдаг. А тэрнээсээ ч зүгээр ингээ яг ингээ IT-ийн гүнзгий мэдлийг заана гэдэг бол хүүхдүүд бол ерөнхийдөө хэцүү. Тийм учраас бид нэр хүүхдүүдэд аль болох мотивацжуулаад за энэ ямар хөөрхөн те энэ юм хийчүүл энэ ингээ хийчүүл заашгүй би давтал гэдэг юм заах гэдэг үстэй. Тэгмээ давтал гэдэг би одоо шүүл яг компьютерийн програмчлалын хэлээр хийх юм бол хүүхдүүд ерөөсөө сонирхдаггүй байхгүй. А тэгсэнд орол би юу гэдэг нь гэхээр ямар нэгэн үйлдэлтэй нэг тоглоом дээр дараад энэ үйлдэлийг чи 10 удаа хийлгэж ч юм уу те 20 удаа ингээ хийлгээд эсвэл ерөөсөө хийлгээлээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм ингээ тэгэнгүүт хүүхдүүд чинь явандаа тэрийг ойлгочдөг. Тэгээд яг ингээд тоглоомтой харьцаад яг тэрийг нь хийдэг платформуд байдаг. Монголд бол байхгүй. Яг гадаад байдаг. Тэнгүүд яг тэрийг би их төлөв ашигладаг. Тэгэнгүүт тийм тал руугаа их хүүхдүүдийг хөгжүүлээ, тэгээ мотивацжуулаад явж чадах юм бол ер нь бол хүүхдүүд аюу хортон сардаг. Тэрнээс зүгээр шууд компьютерийн хичээл дээр алгоритм заагаад эхлүүл ерөөсөө болохгүй. Яг тэгэхээр хүүхдүүд чинь жоохон тий. Тэгээ тэр нэг алгоритм гэдэг юмыг ойлгохгүй байхгүй. А тэгсэн дараа тоглуулж агаад энэ юмны алгоритм гэдэг маань өөрөө юу юм гэхээр эхнээд юмнуудыг тий проблемыг одоо асуудлыг эхнээс нь ингээд нэг нэгээр нь ингэж явсараад хамгийн сүүлд үр дүнгийг харах тийм л үүдлийг үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр яаж байгаа юм гэхээр хүүхдүүд тэрийг ойлгохын тулд тоглоомын аргаар жишээлбэл тий. За та энийг хөдөлгөөд ингэчих юм бол ингэсээр хагаад ийм үр дүн гаргана гэдэг юм ингээд заагаад өгч юм бол хүүхдүүд аягүй урт ойлгоно. Тэр юмыг аягүй сайн ойлгуулж чадах юм бол одоо гэхдээ тэрийг яг дүрсэн байдлаар тий тоглоом байдлаар хөвлө аягүй урт ойлгоно. Тэр их зүгээр. Бага анги дээр. Тий. Тэгэнгүүт насанд хүрсэн хүмүүсүүд байгаа шүү дээ. Насанд хүрээд одоо мэрэгчлээ сольж байгаа хүмүүсүүдгээ сайн тэгжсэн шүү дээ. Тэгэнгүүт шал өөр одоо компьютерийн ухааны талаар тий ямар ч мэдлэггүй өөр салбарын хүн орж ирэнгүүт аргачлал бас арай өөр болж эхлэх баг тий. За эхлээд би хөтөлбөрийн талаас нь ярьчих. За насанд хүрсэн яг адилхан. Адилхан уу тий? Яг адилхан. Яаж байгаа юм гэхээр хүмүүс чи өөрөө ер нь бол learning by doing дээрэс нь тоглоод сурвал аягүй их сурдаг. Тийм. Том хүн ч гэсэн үү? Том хүн ч гэсэн яг тэгдэм бил. Аягүй хөөрхөн. Хамгийн гол нь тэднээс яг нэг асуудал нь болохоор хүүхдүүд багш юу хэлэн тэрийг хүлээгээд авчдаг. Итгэдэг. Багш нартай амар итгэдэг. Тэгэхээр жоог багшийн үүднээс яах юм бол хүүхдүүдэд би амар итгэл төрүүлэх тийм одоо харьцааг үүсгэх хэрэгтэй болж байгаа. Насан туршид юу юм гэхээр насан туршид маань өөрийн гэсэн амьдрал үзсэн тий. Нилээн өөрийн гэсэн амьдралын туршлагатай, өөрийн гэсэн бодолтой хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүст яаж заах хэрэгтэй юм гэхээр хүндэлж харьцах хэрэгтэй. Монголчууд гэхээс энийг хасч. Хүмүүсийн том насан туршидтай хүмүүсийн нэг хэцүү юм нь болохоор эго ихтэй. Жишээлбэл ер нь яагаад би энийг сурах хэрэгтэй юм ч юм уу тий. Тэр нэг эгогийн даваад те чи энийг сурчвал ийм хийчнэ энэ чамд ийм хэрэгтэй шүү гэдэг юм аягүй сайн ойлгуулж чадах юм бол насан туршид аягүй сайн сурдаг. Тэгээ өөрт нь хэрэгтэй байх юм бол тэрийг аягүй сайн сурдаг. Тэгэхээр ер нь бол хөтөлбөрийн хувьд ялгаад ах юм байхгүй. Тоглуулаад сурах чинь. Тэгвэл яг насан туршидтэр бол арай жоохон нөгөө нэг сайн болоод ирэхлээр нь арай жоохон хүндрүүлсэн юм хийгээд өчвөл нөгөө уйдах нь гайг. Хүүхдүүд чиг уйдахгүй шүү дээ тий. Тэгэнгүүт яг зан харьцааны багшийн үүднээс зан харьцааны явдлахаар насан туршидтэнтэй нэлээд жоохон одоо юу гэдгийг тэр нэг юм одоо юу гэдэг характертай харьцах хэрэгтэй болж байгаа. Хүүхдүүд бол аягүй хөөрх ингээл за чи чадчихээн мотивацжуулал тий. Энэ хүүхд аягүй сайн чи аягүй л агуулж. За тэгвэл одоо энийг яагаад хийчих вэ? Чи чаднаа хүүхдүүд аягүй хурдан give up болдог байхгүй юу? Бууж өгөх дуртай. Тэнгүүд хүүхдүүдийг яаж харах юм гэхээр аягүй сайн мотивацжуулна. За чи яагаад энийг хийх ёстой юм гэхээр ийм байгаа учраас ийм юм үр дүн үзэх юм бол яах нь чи ийм хийчих юм бол энэ үр дүн харнаа гэдэг юмыг аягүй сайн заадаг. Насан туршидтын болохоор за та энэ бол энэ маш чухал. Та энийг хийх ёстой. Тэ? Ингээд тэгтээ та надад тусламж авах хэрэгтэй ч юм уу те нэг юм найзын түвшнөр ч юм уу эсвэл тийм нэг менторын түвшнөр ирлүүл аягүй зүгээр. Ерөнхийдөө бол тэрийг аягүй сайн ойлгоод байгаа. Тэгэхээр манад бол iCode дээр ерөнхийдөө хүүхдийн насан туршид ингээ хоёр хуваагадаг шалтгаан тийм байхгүй. Яг тэгэхээр өөр өөрийн характерууд гаргаж ирж байгаа. Өөр өөрийн хүн болгоноос нэг багшаас аягүй их ур чадвар гарч байгаа байхгүй. Хэрвээ нэг ангид ингээ холчих юм бол энэ дээр нэг өөрчлөлт нэг юм контекст солиол те одоо бүгд дээр айгүй өөрөөр хэлцэж байсан. Энэ дээр өөр сайсан гэдэг бол жоохон ангийн урамсгал айгүй хэцүү байдаг. Тэгэхээр энэ бол ингээд бусд нь яг нөгөө
характер арна гэж ялгуул зүгээр байдаг байхгүй. Тийм зам байдал арна гэсэн. Тийм байна. Тэнгүүд насны анги ялгаанаас хамаарат хүмүүс арга барилууд, багшийн арга барилууд өөрчлөгдөх ёстой байдаг. Тэгэхээр багшаас маш их туршлага тэгээд хүч хөдөлмөр гардаг. Тэгэнгүүт одоо бага ангийн одоо хүүхдүүд төр жишээ аваад үзэнгүүт тэд нар дотор бас ингээд ялгаатай хүүхдүүд байгаа ах тий. Тий. Одоо голчлон харуул яаж ялгагдаж болохоо юм шиг санагдаж байгаа. За хүүхдүүд маань ихэнхдээ жоохон бүрэгч юм уу тий. Тэгээд эсвэл нилээн бие гэсэн хүүхдүүд байгаа шүү дээ. Эсвэл айгүй хурдан юмыг ойлгочдөг. Эсвэл янз бүрээр ингээд нэг хурдан ойлгодог. Эсвэл удаан давтчихж ойлгодог хүүхдүүд байгаа. Тэгэхээр ер нь бол хүүхдийн анги нилээн хэцүү. Тэгэхээр бид нар яадаг гэхээр болж өгвөл хичээлээ одоо тухайн хүүхдэд нь зориулж хөтөлбөр боловсруулах их зүгээр. Гэхдээ хөтөлбөр боловсруулахдаа ерөнхий нийгэм үзэнгүүтээ яаж чинь тухайн хүүхдэд нь хэрвээ хоцроод байдаг хүүхд байх юм бол эсвэл жоохон ингээд хойшоогоо хүүхд байх юм бол дандаа асууж ч юм уу тий. Ингээд байгаа хүүхдүүд нь чи чадж байгаа нь онц гингүүтээ шууд илүү юм өгдөг ч юм уу тий. Тэгээд илүү юм өгж байгаа хүүхдүүдийг ингээ хараад бас хамаагүй дүүлгэж болохгүй. Нөгөө хүүхдүүд нь бас тий эн чинь ямар мундаг ингээ нэг жоохон ангийн ялгаа гарах гэдэг. Тэгэхээр бид нар ерөнхийдөө болж өгвөл яадаг гэхээр хүүхдүүдэд за энэ хүүхд маань илүү юм чинь за энийг хийчих гэдэг өгчдөг ч юм тий. Жоохон хэцүү тасгал. Тэнгүү нөгөө хүүхдүүд чинь бодоод эхэлдэг. Айгуу сайн ингээд ойлгохгүй хүүхдүүд за энийг давтаад өрөө дээрээ. Энийг давтсны дараа бүгдээрээ энийг хийчихвэл болох юм нэнгүүтээ заавал шалгана гэсэн үг тий. Нөгөө хүүхдээ харангуйта онц болж байна тий. Тэгвэл энэ дээр жоохон ингэчүүл яаж вэ? Эсвэл ингэдэг тийм нөгөө нэг critical thinking гэж байгаа шүү дээ. Ер нь асуудалтай яаж харьцах уу гэдэг тэр хүүхдүүд ер нь аягүй сайн заахдаг тий. Тэгээд ерөнхийдөө бид нар баланслаж байгаа гэсэн үг. Public school ч юм уу эсвэл нөгөө олон хүнд багштай байдаг шүү дээ тий. Public school-д нэг 40 50 хүүхэд байгаа тий. Тэгэхээр public school-ийн нэг хэцүү юм болохоор яг хүүхд толгон дээр харьцаж чаддаг болохоор аягүй хэцүү байдаг. Харин тийм. Тий. Тэгэхээр бид нар юу гэж боддیں гэхээр за яг энийг химэл оюухан юм гэж зүгээр өөр хэрэг хамаагүй. За тэгвэл юу гэж бодож байгаа юм гэхээр би ирээдүйн ер нь бол химэл оюухан гэдэг юм ороод ирж байгаа тий. Тэгэхээр бид нар багшид маш их ачааллыг авч хийж байгаа. Одоо бид нар чинь хөтөлбөр боловсруулах гэж маш их бичиж байгаа тий. За биш бол Америк скул тий 7 хүүхдээ байсан мөртөө 7 хүүхд толгонд нь өөр өөрийн левелтэй байсан болохоор яадаг гэсэн гэхээр ингээд тус нь ингээд бүр бодлого хөтөлбөр боловсруулдаг гэсэн. Public school дээр чадахгүй шүү дээ. 40 50 хүүхдэд хин гэдэг нь юу гэж мэдэхгүй шүү дээ. Нөгөө хүүхдээ багш нь ингээд 20 минут харьцаад энэ ямар хүүхдээ гэдгийг хизээч мэдэж чадахгүй байхгүй юу? Тулж харьцаагүй учраас. Тэнгүүд юу гэж боддیں гэхээр одоо бид нар юу гэж бодож байгаа юм гэхээр iCode Active дээр тийм adaptive learning буюу химэл оюуханыг ашиглаж агаад хүүхд толгон зориулсан тийм lesson материал гэхдээ үндсэн хөтөлбөр дээр нэмэгдээд гэсэн үг байхгүй юу? Сайн хүүхдүүд нь өшөө сайн өгнө. Жоохон хоцроод байгаа хүүхдүүд нь жоохон хоцруулж агаад юмыг ингэж бэлдэж өгөөд ингэ явуулдаг ч юм уу тий. Тэгээд багш нар ерөнхийдөө гол биш, гол санаа биш. Юу юм гэхлээр багш маань өөрөө ментор маягаар туслана гэсэн үг. Хүн болгон дээр очиж байгаа. Энэ хүүхд чи ийм чадaltaй гэдгийг би өөрөө дүгнээд явж шүү дээ. Тэнгүүтээ яах юм гэхлээр за энэ хүүхдэд тэгвэл би энэ дээр энэ юмыг ойлгохгүй байгаа учраас энэ дээр жоохон дасгал өгөх юм байна гэж хэлэх баг. Тэрэн дээр юу суслах юм гэхлээр нөгөө одоо юу гэдгийг AI-тай харьцдаг ч юм уу эсвэл тийм нэг юм багш нь өөрөө юу гэх юм гэхлээр за энэ хүүхд ийм хийж чадсан AI-тай харьцаж хагаад одоо химэл оюухантай харьцсан гутаа энэ хүүхд ингэдсэн дараагийн удаа тий энэ хүүхдэд юу хийвэл зүгээр ингэдэг нөгөөх нь ингээ материал нь өгчих واخхой бэлдээд өгч тэнгууд нь тэрийг нь аваад ингээ өгдөг ч юм уу иймэрхүү байдлаар ингээд өөрийнхөө нөгөө бичиг юм багсгаад хүнтэй нь харьцах юм аягүй сайн сайжруулах хэрэгтэй байна ментор маягаар тийм ээ тэр нь юунаас харж байгаа юм гэхэлэр би одоо өөрөө софтвер хөгжүүлэх гэж байхгүй юу тэнгууд софтвер хөгжүүлэлт нөгөө Scrum гэдэг юм байдаг тий нөгөө нэг багаар ажилладаг. Тэнгүүд Scrum Master нь яадаг гэхэлэр хөгжүүлэгч болгоны юу хийдэг хүчин чадлыг мэддэг байхгүй. Тэгжээж нөгөө төслөө дарааных нь гаргаддаг. Тэнгүүд тэр яадаг гэхэлэр Scrum Master маань тухайн хүн хөгжүүлэгчээс ямар таск өгчөөж ямар хурдан үр дүн авах вэ гэдгийг мэддэг байхгүй. Тэрийг ерөнхийдөө ингээд таск менежер хийгээ явчихдаг. Тэрийг ерөнхийдөө бид нэр оруулах хэрэгтэй байна. Хэрвээ ирээдүйн одоо юу гэдэг нөгөө сургуулийн хөтөлбөр боловсруулад гэх юм бол. Тэгэхээр ер нь бол би юу гэж бодож байгаа юм гэхээр ирээдүйд бид нэр химэл оюуханыг маш сайн ашиглах хэрэгтэй. Багш нар тэрсэн ба. Яагаад тэгэхээр таны ажлыг бүр амар хөнгөчилж байгаа байхгүй. Би ороо баг өдөр болгон химэл оюуханд харьцдаг. Ярилцаал гоё ингээл бодоол за яаж болох вэ ингэж болох вэ гэл. Тэгэл хүүхдүүд нь ашиглах үед ашиглаж болно. Гэхдээ хичээлийн үед бол ашиглахгүй шүү дээ. Зүгээр би багшийн хувьд болохоор миний амьдралыг аюул сайжруулж. Яагаад тэгэхээр би 40 50 юм эсвэл 20 30 байлаа ч гэсэн яг хүүхд болгоныг би мэдэж чадаад байгаа. Тийм.
Тэгэхээр тэр дахиад жоохон тодруулаад асууя те. За. Тэнгүүд хиймэл оюун дээр хүүхд толгойд таниулчихна гэсэн үг шүү дээ. За Зөв. жишээ миний шав ундрал ийм онцлогтой ийм хүүхдээ тэгээд ийм туслууд ингэж хийж байна. Би энэ хүүхдээ яаж хийх вэ гэж асууна гэсэн үг те. Тиймэрхүү. Гэхдээ бас хиймэл ойхон чинь шууд худлаа хийж ярих байхгүй тий. Тэгэхээр бид нар яах юм гэхлээр гаргаж өгж байгаа ямиг нь бид нар өөрөө багш нар нь өөрөө инстракт хийнэ гэсэн үг. Зааж өгнө гэсэн. Энэ хүүхд ингэж байгаа. Тийм учраас ийм левелийн ямиг надад өгөөч ихтэн гаргаж өгж байгаа материалыг харж байгаа болохгүй байна. Дахиад сайжруулсаар байгаад гаргаж авч байгаа. Тэрнээс хиймэл ойхныг хийм шууд дагна гэж байхгүй шүү. Ахаа шууд дагах. Багш нь өөрөө яах нь нөгөө хиймэл ойхноо удирдна гэсэн үг. Окей. Тэгвэл их зүгээр юм байл. Тэгэх юм бол нөгөө нэг биднээсийн нөгөө хүн болгонд ерөнхийдөө нөгөө тэр мэдлэгийг хүртэнэ гэдэг юмд аягүй сайн хүрж байгаа. Яагаад тэгэхээр би нөгөө ингээд багш олцоод нэлийн судалсан байхгүй. Өөрөө багшийн нөгөө мэдлэг байхгүй болохоор тэгээ ингээд багшийн ингээд арга зүг судлаад яваадсэн чинь дээр үед ингээд бүр ингээд одоо юу гэдэг грекийн үед ч юм уу тий. Грекийн үед ингээд шил амар хаанууд дандаа өөр ингэсэн ментортой байсан байхгүй. Хаадууд тий. Ганцхан хүн дээр ганцхан багш. Жишээлбэл Аристотл нөгөө нэг Петр Александр де Грит гэж байсан шүү дээ тий. Тэр жанжныг ингээд бүр ингээд багш нээсэн байгаа байхгүй. Тэгэхээр яаж байгаа юм гэхэлээ бид нарт биш дээ. Тийм мондог хүмүүсийг гаргахын тулд нэг юм уу хоёр ментор заавал байх хэрэгтэй болоод байгаа байхгүй. Индивиду буюу тухайн хувь хүний гаргадаг тийм нэг багш байх гэдэг байхгүй. Тэнгүүд одоо нөгөө нэг бүх мэдлэгийг бүх хүнд ингээд хүртээлтэй болгоно гэдэг тэр нөгөө манай паблик системд ороод ирсэн чинь хүүхд хаягдах боломжтой болчиход байгаа. Ерөнхийн нэг мэдлэг зааж өгчөөд яг үндэ нөгөө сайн хүүхд юм уу үнэхээр нөгөө хүүхдийн чинь ингээд юмыг ингээд гаргаж тэр потенциалыг гаргаж чадж гэнэ үү гэдэг мотивацжуулж гэнэ үү тэр сурах хүслийг нь гаргаж гэнэ үү гэдэг юмыг нь хийж чадахгүй байгаа байхгүй. Тэр нь юу юм гэхэлэр биднээс нөгөө маш олон хүүхдтэй багш нарт өөрт нь бэлтгэх материал маш их байдаг. Тэгээ нөгөө тэр юу гэдэг одоо хүүхд болгоныг ингэж хянана гэдэг бол амар хэцүү байхгүй. Миний одоо шил айкод дээр зааж явахад бол би зүгээр 10 хэд хүүхдтэй байлаа гэж бодоход тэр чинь бүр амар хэцүү болчихдог. Тэгэхээр 50 60 гэдэг чинь бүр хэцүү болох гэдэг байна. Тийм учраас бид нар яах юм гэхэлэр тиймэрхүү юмыг одоо бид нар ийм технологийн хиймэл оюухнаа тийм юм хөгжиж байхад бид нар багш нар одоо бүр төлхөө ашиглах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар ерөнхийдөө явандаа хүүхдүүд маань аюу тийм хувь үнэн амар хөгжөөд янз бүрийн юм хүмүүс гарч ирэх болон нэг юм жигд биш те. Мондоо хүмүүс гарах юм бол монголчууд ерөнхийдөө цөөхөн ч гэсэн залуу үе их байна те. Тэнгүүд залуу их байгаад болохоор миний бодлоор одоо ингээл явангууд чинь дандаа залуу хүмүүс шүү дээ. Бүр ингээд жишээлбэл одоо ингээд би нэг iCloud алхаад явж байгаа байхгүй юу. Тэнгүүд яадаг гэхээр мөс яаж байгаагаар ингээд дандаа алхаад явангууд дандаа ингээд бүр ингээд дундуур зөрхөөргүй ингээд олон оюутнууд ингээд орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр чи Монголд шүү дээ. Маш олон тийм мундаг хүмүүс гарах боломжтой болоод байгаа байхгүй. Тэр зөв хувь хүмүүс. Тэгэхээр бид нар ерөнхийдөө өөртөө амар ихтэй байх хэрэгтэй. Монголчууд хувь хүнийг хөгжүүлж чадах юм бол тий 3 сая хүн адилхан байх шаардлагагүй шүү дээ. Бид нар харин мундаг хүмүүсийг юм лидерүүдийг гаргаж чадах юм бол тий тэр манд олон хүмүүсээс чи ингээд хувь нь аягүй сайн хөгжүүлж чаддаг, юм сайн сурдаг тий. Тиймэрхүү юм хийх юм бол манай эдийн засгийн амар ихтэй болчихдог. Тий. Жишээлбэл хятад бол өөр гэж магадгүй. Хятад бол жишээлбэл яг паблик скулээрээ тэнгуүт ингээд үдд юм билээ шүү дээ. Амар үддэг. Тэгээд тэндээс нь гарч чадсанууд нь аягүй мундаг болдог. Монголд бол тэр зөхгүй байх. Монголд бол ер нь болж игэл хувийн юмнууд, хувь хүмүүс ингэж гарвал Монголд аягүй сайн байх гэж боддог. Багш болгон тухай багш болгон нөгөө хүнийг энэ чадварыг нь хөгжүүлнэ тий. Энэ чадварыг нь хөгжүүл. Одоо сурах хүсэл гэдэг юм яригдлаа шүү дээ сая. Тэрийг одоо бас дэлгэрүүлвэл тий сурах хүсэл нь одоо сайн муу багш мэдрэх л байх л та тий. Тэрийг ерөн сайжруулахын тулд багшийн хувьд ямар хөө юмуд хийж гин. Тэр ерөндөө суралцахад нь хэр их ач холбогдолтой санагдсан бэ? За тэгэхээр ийм байгаа. Хамгийн эхлээд нэг асуулт байдаг байхгүй. Тэрний юм ихлээр хүүхдүүд маань сургуульд явах дуртай юу гэдэг асуултаас эхэлж байгаа. Тэр нь яаж байгаа юм бэ гэхээр хүүхд сургуульд явах дуртай байна гэдэг чинь нөгөө нэг хичээл хийх сонирхолтой байна гэсэн. Зарим хүүхдүүд би хичээлд явмааргүй байна гэдэг шүү дээ. Манай хүүхдүүд зарим нь ажил өглөө басал. Яа би хичээлд явмааргүй байна тий. Би ч одоо охтуудтай тэнгүүт ингээд яг тэр ажиглагдахгүй. Тэнгүүд яадан гэхэлэр ерөнхийдөө бол бид нар одоо юу гэдэг за сурах мотивацч болно гэсэн үг. Ер нь бол мотивацчлах юм байна. Тэрний юу гэж байгаа гэхэлэр хүүхдүүдийг мотивацчлахын тулд сургууль руу очиод сургууль дээр хийж явахдаа нөгөө engaged буюу нөгөө нэг тухайн нэг юм таскыг авна шүү дээ. Хичээл авахд тэрийг би ингээд ойлгоод хийдэг болох хэрэгтэй болж байгаа. Ойлгохгүй л угаасаа хүүхдүүд тэгэл очиод ингээ унтсаар гаад ирдэг. Тийм байхгүй. Би угаасаа өөрөө паблик скулын хүүхэд байхгүй. 45 хүүхэдтэй. Тэнгүүд манай хойдол суудаг хүүхдүүд бүгдээрээ дандаа унтдаг гэсэн би мэдээд байгаа.
Тэгэл жишээлбэл 2 3 дугаар ивнээс эхлээл жишээлбэл хангай ч юм уу эсвэл урдлынхаа нэг сайн хүүхдээс гараа ингээ өргөчээ гэж байгаа л хуулдаг ч юм уу. Тиймэрхүү маж. Яагаад тэгэхээр хэдэн хүүхдүүд хоцроод байгаа байхгүй. Тэнгүү тэд нар чинь яагаад гэж байгаа гэхээр яг хичээл багш урд нь ингээ зааж явах үед анхаараагүй байхгүй. Амжаагүй тийм. Амжаагүй. Тэгэхээр нөгөө нэг одоо юу ороод ирж байгаа юм хувь хүнээр нэг хөгжүүлэх нэг менторын багшийн нэг юм хэрэгтэй болоод байгаа. Тийм. Тэгэхээр хүүхдүүд хэрвээ үнэхээр очоод сурах гэх юм бол багш нарын хувьд мотивацч болох хэрэгтэй. Энэ юмыг сураад чи ямар хэрэгтэй юм бэ? Яагаад чи сурах хэрэгтэй юм гэдгийг амар сайн ойлгуулад тэгээд энийгээ сурсныхан дараа би яах нь нөгөө чинь өөрөөтөө ингэ ихтгэлтэй болж эхэлнэ шүү дээ хүүхдүүд шилээ сурч чадахгүй байснаа сурчих юм бол тэнгуү тэр хүүхд чинь бас нэг мотивац болж байгаа. Эсвэл би энэ хичээлийг сурчих юм бол дараа нь би ингэсээр хагаад ийм мэрэгчтэй болно гэдэг юмыг мотивацжуулаад өгөх юм бол ерөнхийдөө бол амар сайн хүүхдүүд хичээл рүү явах. Одоо би сургууль ингээд год гэж өглөө усаал те бөөнөр өгүжчаал гял суугаал гял хичээл амар хуртай хийгээл тэгэл яах нь гэртээ очиод 90 даалгавар амар дуртай хийдэг тэгэл бус юмда тоглолдог те тийм байвал их зүгээр байна. Тэгэхээр ерөнхийдөө бол юу гэж бодсон гэхээр миний проблем одоо яг юу бод Америк скул зааж ирсэн болохоор юм уу эсвэл хувийн сургууль зааж ирсэн болохоор болж игэл багш нар нь ингээд хувь хүнээр ингээд ментор хийвэл их зүгээр тэр нөгөө нэг чадварыг нь сайжруулдаг цагаа гаргуул зүгээр. Ойлгож байна. Яагаад тэгэхээр энэ хүүхд гэдгийг нь жишээлбэл ийм гэдгийг нь одоо жишээлбэл заавал багш нь нөгөө хичээлийн материал бэлдэхгүйгээр бичиж сууж юмар. Энэ хүүхд өнөөдөр хичээл нь харж байсан. Энийг гисэн юм шүү дээ. Яагаад гэсэн бол эсвэл нэг нэгээр уулзж яснаа. Ингэж яснаа. За энэ хүүхдийг би тэгвэл яаж энэ юмыг ойлгохын тулд мотивац болох вэ? Гэдэг юмыг ерөнхийдөө багш нар төвлөрүүлэх болох баг. Тэгэх юм бол хүүхдүүд амар хөөрхөн би сурыг гэдэг ч юм уу тий. Би сургууль руугаа явмаар байна. Ямар гоё сургууль ч юм уу. Эсвэл багш нь гоё ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар ингээ явах тийм сурах юмыг нь өдөөх тийм. Тэгэнгүүт одоо энэ чин одоо хувийн талаас нь тухайн хүүхдээ хөгжүүлэх ойлгох тухай ярьж штэ. Тэнгүүд буцаагаад нөгөө яг өгөх хэвээр онлайн мэдлгүүд байгаа штэ. Онлайн мэдлэг тасгал ажлууд байгаа. Тэрийг бас багш бэлдэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр тэр хоёрыг яаж хослуулсан зүгээр гэж бодож байна. Урд нь бол хэцүү байсан. Урд нь бол ингээ бэлтчихэд тэгээд нөгөө ерөнхий нэг удаа ер нь фриг боловсруулахдаа нэг удаа бэлтчихэд дараа нь бүгдийг ингээд багш нар заачдээ шүү дээ. Гэхдээ хизээний цагт нэг семестр юм уу нэг жилийн дараа дахиад шинжлэх шаардлагатай болдог тийм үү. Тэнгүүд юу гэж бодож байгаа юм бэ? Одоо хиймэл оюухан өгсөн үед бол бид нар хүн болгонд хөтөлбөр боловсруулах болдог. Гэхдээ үндсэн стандарт байна шүү дээ. Бага зүр арга байхгүй. Яагаад тэгэхээр жишээлбэл одоо юу гэдэг Монголын мэдээлэл зүйн хөтөлбөр дээр тэр юмыг ингэ тэр юм байх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм нэг юм ерөнхий хэлбэр яах юм бол бидний яах нь тэрэндэн зориулаад тухайн хүүхд болгонд нь яах нь ингэж юм гэсэн. Тэгэхээр тэр онлайн нөгөө мэдлэгийг бол ямар ч гэсэн заахаа зур байгаа байхгүй. Гэхдээ тэрийг яах юм гэхээр ганцаараа нөгөө 30 минут ч юм уу хэдэн минут заагаад эсвэл хүүхдүүдийг нь өөрөө цаанаа ингэж нөгөө нэг бэлдэх тийм байдлаар явуулах их зүгээр. Гэрт нь очиод тэгэхээр болж игэл ээж аав нь орох гээд байгаа. Яг зөв. Тэгэхээр ер нь бол би бодож байгаа. Хэрвээ их хүүхдүүдийг биш дээ. Тэр тусмаа хүүхдүүдтэй харьцах юм бол бид нар юу гэж бодох юм гэхээр эцэг их маш их нөлөөтэй байна гэж ойлгож байгаа. Гэр бүлийн одоо юу гэдэг одоо public school дээр жоохон хугацаанд богинохон шүү дээ. 4 цаг тий. Private school дээр бол нэг оройн 8 цагт явчихад байгаа юм тий. Тэнгүүд багш нартайгаа үргэлж өдрийг өнгөрч байгаа байхгүй. Тэнгүүд public school дээр бид нар юу гэж бодох юм гэхээр тэрэндээ тэр тусмаа ээж аав нь аюул сайн оролцох хэрэгтэй юм би амар зөв ойлгосон. Юун дээрээс ойлгов? Яагаад тэгэхээр нөгөө хүүхдүүд маань одоо юу гэдэг нэг юм хаягдах гээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд тэгээ ингээд хүүхд гэртээ хурж ирээд нэг юу өгсөн бэ гэхээр даалгавраа яг юу сурсан бэ гэхээр тэрийг ингээд ийм л юм сурсан гэдэг ингээд тайлбарлах гээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яах ёстой гэхээр одоо бид нар юу гэдэг гэхээр гэр бүлийн зүгээс юу гэдэг очоод нөгөө хүүхдтэйгээ багштайгаа дандаа харьцаж байгаа л те ийм ингэж үзсэн юм байна. Одоо би яах вэ гэл эсвэл өөрөө би заадаг ч юм уу нэг тиймэрхүү юм бол нэг орох хэрэгтэй болох гэдэг. Тэгэхээр ер нь бол би одоо зөвч яриад амбуурч юм. Гэхдээ private public school нэлээд жоохон ингээд хүүхдүүдийг хувь хүнээр нь хөгжүүлэх тийм юм дээр жоохон багасгаад байна тий. Тэр л гэж бодож байна тий. Хоорондоо ялгаатай. Хоорондоо амар ялгаатай болох гэдэг. Амар ялгараад байна. Одоо ер нь жоохон ингээд хэцүү болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр жоохон энэ дээр жоохон анхаарахгүй бол одооноос эхлээд аягүй хэцүү болох гэдэг. Public school жишээ хэлэх үү? Яагаад гэж байгаа юм гэхээр public school-ээс Америк скул руу орж ирсэн хүүхдүүд байдаг байхгүй. Тэнгүүд тийшээ оронгууд заримдаа ингээд яг үнэндээ бас юуны ялгаа байсан шүү. Жоохон байсан.
Юуны Нөгөө ялгаа? одоо жишээлбэл ингээд нөгөө бичдэг ч юм уу те Мгм. янз бүр нөгөө би өөрөө компьютерийн ухаан зааж ирсэн болохоор компьютертай харьцаг тэр хэсэг нь дээр нь жоохон дутагдaltaй юмнууд байгаадсэн. Мгм. Хувийн сургуулийн болохоор жишээлбэл яг тэрийг ингээд бүр ингээд хөтөлбөр болгоод оруулсан байхад нөгөө нэг одоо юуны нийтийн одоо public school дээр болохоор тэр нь байхгүй ч юм уу те. Мгм. Тэгэхээр нөгөө хичээл заах үед ингээд амар ялгаа гардаг. Мгм. Тэрэн дээр амар ажиллагдсан. Ер нь улсын нөгөө зөв хөтөлбөрийн мэдээлэл хичээлийн хөтөлбөр агуулгуудыг ер нь харсан уу? Би юу харж ирсэн. Надад тэгээд нөгөө юу материал юу дутах юу лээ. Нөгөө төхөөрөмжн жоохон дутаад байгаа юм санагдсан. Материалууд нь бол окей. Зүгээр харин тэрийг ингээд багш нар нь ингээд цаашаа ингээд хүргэн штэ тий. Тэнгүү тэрэнд нь төхөөрөмж хэрэгтэй штэ тий. Компьютер юм чинь. Компьютертэй харьц сурах хэрэгтэй юм чинь. Тэр нь жоохон дутагдaltaй юм санагдаад байгаа. Улсын сургууль дээр. Би бол тэр нь л гэж бодож. Тэрнээс биш багшийн хувьд хөтөлбөрийн хувьд бол окей. Гэхдээ нэмэх юм байгаа л да. Хасах юм байгаа, нэмэх юм байгаа. Зүгээр яг уу нөгөө хэлсэн дээ. Хүн болгон дээр ингээ харьцах тэр боломж нь байхгүй учраас багш нар үнэхээр ядардаг байхгүй. Өдөр болгон 40 дүүхтэй харьцсан чинь хэцүү байхгүй. Хүн болгоныг хаана гэж хэцүү байхгүй. Тэр нь чинь хүн штэ. Тэгээд боддоо 10 20 жил заана гэдэг чинь маш. Би бол хүндэлдэг. Үнэхээр энэ мэрэгжлийг сонгоод миний одоо кодингийн одоо софтвер хөгжүүлэгчийн мэрэгжил чинь амар исэн юм шүү. Би бол тэгж бодож байгаа шүү. Багшийн мэрэгжил бол үнэхээр хэцүү. Хүнтэй харьцдаг. Хүнийг ингээ сургана гэдэг. Чи худлаа заачвал тэр хүн амьдрал нь шал өөр болж байгаа байхгүй. Тэгэхээр багш нар бол ерөнхийдөө юу гэвэл нөгөө мотивацжуулж байгаа гэдэг чинь ирээдүйд энэ хүн ямар хүн болохыг нь заах хэрэгтэй байхгүй. Замын. Тэгсэн чинь тэр нь ингээ байхгүй болохоор иймэр болчихсон. Тийм байна. Гэтэ одоо ингээд яг өнөөдрийн яг нөхцөл байдлыг ингээ хараад үзэхээр одоо 45 хүүхэд бүтээл одоо ингээд сая нэг сургууль хүртэл бараг 70 мал хүрээд нь шүү дээ. Нэг ангид хамаар хүүхдүүд. Тэгэнгүүт одоо энэ дээр ямар гаргалгаа байна гэж бодож байна. За мэдээж AI-ыг бол тул сайн хэрэглэх юм байна. Өөр технологийн ямар боломжуудыг ашиглавал бас одоо үр дүнтэй харах хэрэгтэй тий. Манайхан чинь сайн нөгөө хэллээ шүү дээ. Бүгд ингээд цөөхөн монголчууд цөөхөн хүүхэд алгантай тулж харьцах хэрэгтэй байна гэдэг. Тэгээд энэ дээр өөр ямар технологийн шийдэл байвал зүгээр гэж харж байна. Тэгэх юм бол бид нар үндснээрээ IT руу хуршилж хэрэгтэй. Ээж аав, хүүхдүүд бүгд. Нэг юм нь болохоор ингээд хиймэл оюухныг юу ажиглаж байгааз гэхлээр хүмүүс зүгээр шууд хариуг нь авчихдаг. Тэгмээр байна. Яахан гэхлээр хиймэл оюухныг би хэрэг айгүй ингээд цаг авдаг амархан хийж болох таскууд юм уу те үйл зориулаад. Тэрнээс чи яг үнэндээ бол сурах юмаа ч юм уу эсвэл ямар нэгэн дутагдaltaй юмаа бас ашиглаж байгаа болохоос хариуг нь хармааргүй. Тийм ажиглаж байгаа. Жишээлбэл одоо би өөрөө кодингийн ингээд скул хийж явах заримдаа ингээд даалгавар өнгөд нөхдөж хариуг нь сайхан хуулаад copy paste хийж байгаа байхгүй. Тийм байхгүй. Бид нар биш хүн учраас хиймэл оюухнаас ялахын тулд бид нар нөгөө logical буюу одоо сэтгэж байгаа шүү дээ. Бодож байгаа гэсэн. Тэрний тулд бид нар тархи ашиглах хэрэгтэй. Тэгсэн чинь яг зүгээр copy paste хийчих болохгүй. Тэгэхээр бид нар яах гэхээр хүн болгон IT-гаа сурах хэрэгтэй. Тэгээд тэр хиймэл оюухны яаж ашигладгийг мэддэг болох хэрэгтэй. Дараа нь харин зөвөр ашиглаж яах гэдэг л хамгийн чухал. Зөв. Тийм. Тэгэхээр би бол хэрвээ бид нар одоо Израиль шиг л баймаар байна. Тэ Израиль жишээлбэл одоо яг үүндээ хэдхэн сая хүн баг Монгол шиг баг тий 3 сая хүн тий. Тэгэнгүүтээ тэднээсээ ингээ нөгөө стартапын юмнуудыг харж байхад бол хүмүүс нь маш их нэг багаасаа эхэлж бэлтгэгддэг. Тэгээд хүн болгон гэр бүлэрээ ингээ нөгөө төвөө бүтээд ингээ critical thinking буюу ингэж бодох тэр юмыг амар ингэж бүр багаас нь сургадаг. Тэр нь магадгүй нөгөө нэг Judaism буюу нөгөө юудын тий Библи мэлгээ тэрэн дээрээ байдаг л да. Бүр номоор нүгцэн. Гэхдээ л бид нар ямар нэгэн байдлаар одоо тийм жижиг үндэстнийг тэгсэн мөртлөө амар хүчрэг байгаа энэ үндэстнийг бас дагах хэрэгтэй болчиход байгаа Монголын хувьд бол. Тэгэхээр бид нэр хүн болгон өөрөө суралцмаар. Багаас би өөрөө хөтөлбөр шинээр сурч штэ одоо яг үнэндээ. Хиймэл оюухныг бид нар юу гэдэг би одоо ашиглаад мэдгүй юм лугаа би бас ингээд суралцмаар байгаа байхгүй. Тий. Тэнгүүт бид нар яах юм гэхээр Монгол үндэст нь бүгдээрээ ингээд айгүй өндөртэй учраас тий. Тэнгүүт бид нар яах юм гэхээр айгүй баг байгаа учраас бүгдээрээ л суралцаад тэгээд хүүхдийнхаа ирээдүйд бас ингээд аягүй сайн оролцоод хүүхдүүдээ яаж ингэж яах вэ? Одоо юу гэдэг энэ одоо юу гэдэг 100-ыг тий 2 мундаг том гүрэн биш тий хэцүү гүрнүүд тий. Тэгэхээр энэ дунд яаж бүгдээрээ амьд үлдэх вэ гэдэг ийм имийг сурах хэрэгтэй байна.
1000 жил сурч 2000 жил бид нар одоо амьд үлдсэн шүү дээ. Угсаал таамал байсан тий. Одоо тэгэхээр бид нар бас ирээдүйд яаж 1000 жил Монгол үндэстэн донд нь байх вэ гэдгийг үзэхийн тулд бидний яах гэхээр технологи сурах хэрэгтэй болж байгаа. Тий. Суурь нь бол би технологи л гэж хараад байгаа. Тэгээд гэр бүл болгон сурмаар байна. Зүгээр зөвхөн тоглох биш тий. Эсвэл өөр янз бүрийн зөвхөн интернет ингэж хийх биш. Мэдлэг маягаар ашиглах их зүгээр байна. Тэгвэл миний бодлоор амар нөлөөлнө. Айгуу сайн. Тэгээд ер нь бол хүн юмыг сурах гэх юм бол хүнд заах хэрэгтэй. Би тэрийг аюу сайн ойлгосон. Бүр суурьаар нь сурах гэвэл. Тэгэхээр миний бодлоор хүн болгон бас багшлын тэр багшилж үзээд багшийг ямар шуухан хэцүү ажил вэ гэдгийг өөрсдөө мэдэрчээж дараа нь багшийг хүндэлдэг болох. Тийм. Тэгэх юм бол ер нь яах нь гайгүй энэ одоо тэр хэцүү одоо Монголд одоо жишээ нь 70 хүүхэдтэй сургуулийг яах нь сайжруулж болно. Тэгэхээр миний бодлоор зөвхөн багшид бүх найдварыг өгөх шаардлагагүй. Гэр бүл өөрөө бас яг тэрэн дээр суугаад аюу сайн хүүхдүүдтэй ажиллах хэрэгтэй. Бүр цаг гаргаад. Одоо монголчууд чинь бүгдээр л ажиллаж байна те цаггүй те наргүй те. Гэхдээ биднээсийн үүрэг бол хүүхдүүдээ яах нь сайн хүмүүс одоо чадвартай, өөрийн гэсэн характертай, өөрийн гэсэн онцлогтой тийм болгож өсөхийн тулд яах нь хүүхд болгоныг өөрийнх нь онцлогоор нь хөгжүүлэх те. Тийм юм л бид нар анхаарах хэрэгтэй. Тэгэхэд бол би өөрөө хөгжих гэж байгаа. Өөрөө багш болох хэрэгтэй болж байгаа. Тийм ээ. Тэгэхээр би бол тэрэнд бид нар хүч зархаа зөөр орохгүй. Бид нар одоо яад тийм те амар ажиллаад хэцүү ажилтайж ийсэн гэсэн яах вэ? Ямар нэгэн байдлаар бид нар одоо энэ хүүхдэд юм зааж байгаа юм чи хүүхд өөрийнхөө хүүхдүүдийг заажлага юм чин одоо сайн хүн болох гол байгаа юм чи бид нар бас л сураал тэрэнд нь ингээл адилхан заагаал явах хэрэгтэй. Хэцүү, маш хэцүү. Би ойлгож би өөрөө болоо хүүхдтэй өөрөө бас хүүхдүүдэд заах гэж зүгээр оорлон дээ гачаач юм болно загналт нь хэрэлт нь инээлт нь тэнгууд чи яг үндэ бол ингээд хараад тахлаар биднээс эцгийнхээ үүргийн үүднээс би хүүхдүүдтэйгээ бас суралцаад дээр нь хүүхдүүдэд заах хэрэгтэй болж байна. Тэгэх юм бол сургууль дээр очиод хүүхдүүд маань одоо юу гэдгийг багшигаа зовоохгүйгээр аягүй ахна сурч чадна гэсэн үг байхгүй. Нэг юм байгаад байгаа юм. Одоо юу хийж байгаа юм гэхээр энийг би нөгөө нэг каратэтэйгээ холбох гээд карате хийнгүүт тэрэн дээр яаж байгаа юм гэхээр каратегийн хувьд болохоор одоо энийг би нэг ойролцоогоо нэг 15 жил хийж байгаа байхгүй юу. Германд байж байхдаа хийж гисэн. Тэнгүүд юу ойлгож байгаа юм гэхээр ямар нэгэн юмд ингээд зорчих юм бол тэрийгэ заавал дуусгадаг ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг өөр бас нэг юм. Тэрний юм гэхээр фокус буюу төвлөрөх. Тэнгүүд юу юм гэхээр төвлөрөх тэр юмыг аюу сайн хүмүүс хийж сурах хэрэгтэй. Жишээлбэл public school дээр нэг төвлөрөл гэж байдаг шүү дээ. Тэр нь байхгүй болчиход бас удаан сурч байна. Тийм нөгөө шуугилдаад байгаа учраас. Шуугилдаад байгаа учраас. Тийм. Тэгээд одоо яг би нэг сөргүүлээд нэг асуулт асууя л да. Урд нь одоо бидний үед ээж аав бид гэдгийг нэг тэгж амар за яг бага ангид бол гэрийн даалгавар хэлэгдэг байсан. Тэгэл эхний нэгдүгээр анги төгсөөл бараг өсгөлийн баяраа гэж ээж аавны анхаарах болчдөг байсан шүү дээ. Тэгээд ер нь нөгөө бас айгүй шилжилтийн үе байлаа. Тэр үед ээж аавын оролцоо айгүй бага байснаа. Яагаад одоо заавал ээж аав хүүхдэд анхаарах хэрэгтэй юм те. Яг бид нар ч гэсэн ингээл тийм зам туулаад одоо өнөөдөр хүмбэлцсэн байна шүү дээ. Тэгэнгүүт өнөөдөр ягаад заавал ээж аав хүүхдээ анхаарч цаг гаргаж те явах хэрэгтэй гэж бодож байгаа юм. За би юундээс ажигласан гэхээр биднээс бол ингээд одоо том болчлоо тий. Тэнгүүд бид нэг буцаад харна шүү дээ тий. Тэнгүүд нэг харамсах үе байдаг. Жишээлбэл надад харамсах юмнууд байдаг. Би энийг сурчихгүй яаваа тий. Энийг ингээд мэдчихгүй яасан яаваа ч юм уу тий. Тэгэхээр юу гэж бодох юм гэхээр тэр үед одоо юу гэдэг ээж аав нь яг тэр үед нь ингээд жоохон ингээд туслаад дэмжиж юм эсвэл ингээд түлхээд те ээж аав өгнөд хүүхдүүд орно шүү дээ. Тэнгүү тэрлүүн ингээд явуулдаг ч юм эсвэл одоо юу гэдэг тэр үед бас ээж аав нь хэн бэ гэдгийг мэдэхгүй л байгаа шүү дээ. Тэгтэл ямар нэгэн байдлаар тэрнтэй ингээд харьцаад мэддэг байсан бол арай жоохон одоо юу гэдэг скил сайтай, чадвар сайтай болгоч байсан юм билүү тэгж боддог. Тэгэхээр миний бодлоор одоо энэ ингээд ийм бүх юм ингээ нээлттэй мэдээлэл. Тэр үед чинь бид нар чинь номын санд очирлоо тий. Тэгэхээр номоо уншдаг байсан шүү дээ. Одоо тэгэхэд бүх юм бэлэн байна шүү дээ. Тэгэхээр биднэрт боломж нь байгаа юм шүү. Эцэг эхчүүдэд. Тэрийг нөгөө гаргаад өгөх боломж нь байгаа юм шүү. Тэгэхээр бид нар яагаад энийг ашиглаад хүүхдүүдтэйгээ улам ойртоод ярьж болохгүй юм. Бүгдээрээ л сошиал хуудсан дээр хүүхдүүдийн зургийг тавьж тийм ээ. Миний бодлоор тэхийн оронд амьд харилцаан дээр хүүхдтэйгээ one to one ярилцдаг. Яг хүн шиг тий. За чи одоо жишээлбэл тэр хүүхэдтэй. Чи бол ийм сонир. Яагаад тэгэхээр миний хүүхэд ч бас би энэ хүүхэдтэй яаж харьцах вэ гэдгийг би мэдчихэж байгаа шүү дээ эцгийнх нь.
Тэнгүүд энэ хүүхдэд нь зориулаад жишээлбэл яг one to one тий ингээ одоо хоёулаа ярьж байгаа юм шиг шууд яриад явж болохгүй. Ер нь тийм тохиолдол байсан уу? Баггүй шүү дээ. Эцэг эхчүүд бол хэцүү байхгүй. Бүгдээрээ хамтдаа ингээл явдаг. Гэхдээ яг үндэ ингээд one to one харьцажсэн тийм тохиолдол байна уу? Бүгдээрээ бодох хэрэгтэй. Эцэг эхчүүд бүгдээрээ бодох хэрэгтэй. Тэгэхээр яаж байгаа юм гэхээр хуу үнийг гаргахын тулд эцэг эхчүүд нь энэ хүн ямар хүн бэ? Юу боддtiin бэ? Доторх юу гэдэг. Тэр юм амар сайн ингэж нөгөөнтэй ярьж иж ойлгоно үсттэй. Тэгэхээр бид нар юу гэж бодох юм гэхээр одоо энэ төвшин дээр бүгдээрээ хүүхдүүдтэй амар сайн ярих хэрэгтэй. Тэгэх юм бол яг уу энэ бол маш их туслана. Урд нь болохоор жишээлбэл манай аав нөгөө Оросд явцдаг гэсэн. Оросд нөгөө нэг намын даалгавраар одоо сураад хол явцсан. Ээж болохоор хөөрхий зайлан ингээл 3 хүүхдээ ингээл тижих гэл. Тэнгүүд яг үндэ би дүүнээ аваад явж ирсэн байхгүй юу. Тэр үед би хинтээ ярьдаг байсан. Ярихгүй. Хэцүү байхгүй юу. Аавтайгаа ярьжгүй ээжтэйгээ ярьж баг ярихгүй. Ээж чи орой л орч өглөө явсараа би дүүнэрээ өргөж өгдөг ч юм уу те. Тэнгүүд яг нөгөө нэг тэр нэг юм тэр нэг багадаа яг ээж автайгаа яриад ингэжсэн тийм юм хөнөөд бас жоохон байсан л да. Гэтэ санахгүй юм аа. Гэтэ надад бол нэг жоохон хэцүү үед санагтаад байна. Тэгэхээр миний бодлоор одоос бид нэр ингэ ярихгүй хүүхч аягүй урт өсчихдээ шүү. Тэгэхээр заримдаа би өөрөө харамсдаг байхгүй. Жишээлбэл яг үндэ ингээд хамгийн том охинтойгоо ингэ ярьж чадсан ч юм уу тий. Бас сайн ярьсан ч юм. Тэгэхээр нэг тиймэрхүү юмнууд аягүй ингэ бодож эхэлт юм байна. Тий. Одоо тэгэхээр бид нарт бол ер нь боломж байгаа. Бид нар бол тий ийм их мэдээллийн донд байхад бид нар яг үгүй ядаж нөгөө хүүхдээ даалгавар дээр нь очиод мэдээлэл харахгүй бол чи чад чи бид энэ ингэдэм штэ гэснээр хүүхдээ харуулахгүй хамтдаа хийж болно штэ ойлгохгүй. Тэгэхээр бид нар юу гэж болох юм гэхээр тэрнийг л ерөнхийдөө анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Би бол тэгж бодож байгаа. Хүүхдийнхаа онцлогийг нь сайн мэдрээл гэдэг. Яг зөв. Жишээлбэл одоо харал та. Дээр үед манай Чингис хаан тий хүүхд хүн болгоны онцлогийг мэддэг байсан байна. Боттоо. Одоо та нар уншаад үзээрэй. Юун дээр нуус тавчан дээр тэнгүүд зүүч гэдэг хүүхэд чинь өөр хүн байсан те цагаадаа гэж өөр. Тэгэд хүн болгоныг Чингис хаан өөрөө мэддэг байсан байхгүй. Тэгээд яг тусад нь өөрийнх нь даалгаврыг өгдөг байсан байхгүй. Тэр чинь яаж яагсаа тэр хүүхдийг бүр багаас нь мэдж байгаа ярьж исэн учраас юу гэдэг тэрийг ингээд ямар чадвартай хүүхдээ гэдгийг мэдээд байгаа байхгүй. Тийм учраас тэр зүч жишээлбэл нөгөө нэг өөрийнхөө зэрэг өгөөд явуулдаг ч юм уу те. Юмыг удирдуулж чадаад байгаа байхгүй. Хүнийг таниад байгаа байхгүй. Тэгэхээр чинь хүнийг таних нь тулд яах хэвээр ярьдаг байсан байгаа даа. Тэр бүтэн улсыг те бүхэр Монгол улсыг ингээд яажсан хөгжүүлээд ингээд одоо дайн байдаа хийгээд явж исэн мөртлөө маш мундаг тэр хүмүүсээ таньдаг байгаа шүү. Тэгэхээр тэр чинь хүүхдүүдэд анхаарсан л байгаа байхгүй. Миний бодлоор бид нэр залхуурчлаа. Залхуунаас л болж. Энэ бол би залхуулагч гэж байгаа уучлаарай. Гэхдээ бид нар байна шүү дээ. Энд бол бид нар үүрэг, биднээсийн үүрэг. Энэ бол бүр заавал байх ёстой тэр одоо үүрэг болчихдог байхгүй. Тэгэхээр бид нар энийг бол даах хэрэгтэй. Үүргөө биелүүлэх хэрэгтэй. Эцэг их бас өөр. Эцэг өөрийн үүргээ бид нэр ухамсарлахгүй байгаад л юм л да. Цаг наргүй байж болно. Тэрийг чинь хүүхд ойлгохгүй. Гэхдээ л ер нь бол болж өгөөл те. Би бас тэрийг ингээд мартсан байхгүй юу. Тэгээ одоо би амар ингээд ерөнхийдөө ингээд тэрэндээ барчмаддаг байхгүй. Тэгээд ингээд за болий те. Одоо болж өгөөл ингээд энэ хүүхдүүдтэй харьцдаг ч юм уу. Тэр юм лугаа амар орох хэрэгтэй юм. Яг тэгэхээр би багш болсноор энийг амар сайн мэдэрдэг байхгүй. Хэрвээ софтвер хөгжүүлэгч байсан бол тий 10-20 цаг ингээд суугаад хүүхдийн тэгдэг байсан бол компьютерээр суугаад компьютертайгаа найзлал явдаг байсан бол одоо ингээд багш болоод ирэхлээр хүнтэй харьцаж ирэхлээр ариу өөр болдог л. Тий. Тэгэхээр хүн гэдэг юм чи өөрөө нэг аюу компьютерээс илүү өөрөх. Арай надад гоё мэдрэмж өгч байгаа байхгүй. Тэгэхээр би бол энийг бол хүмүүс хэрвээ үнэхээр сэтгэл нь байгаад эцэг эхчүүд нь байгаа бол хүн болгон чадна гэж. Эцэг их нь учраас, үүрэг нь учраас, сэтгэл нь байх ёстой учраас гаргах л хэвээр. Тийм. Тэгэх юм бол бид нар ер нь бол бүх юм хийж чадна. Нөгөө нэг жишээлбэл одоо хэлж байгаа сте гэрээд сад одоо төрөө биед сад гэрээд сад төрөө гэдэг чинь. Яг тэр бол юу гэж хэлээд байгаа юм гэхээр миний бодлоор гэр бүлээс бүх юм эхлэх ёстой юм байна гэдэг л хэлэх гээд байна л да. Тийм. Тэгэхээр гэр бүл дотроо бүгдээрээ юмаа сайн хийж чадах юм бол улс орон хөгжих. Тэрнээс биш улс орон гэдэг чинь зүгээр нэг дээр суусан одоо олон хүнийг ингээд дагдаг юм цуглуулга биш аахгүй. Энэ чинь гэр бүлүүдийн цуглуулга байхгүй. Тэ? Nation буюу үндэстэн гэсэн үг шүү дээ. Тэрний цуглуулга байхгүй. Тэгэхээр бид нэр тэрийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэрний яг гол үндс нь ихлээр хүүхдүүдтэй хүмүүсээ аягүй сайн ойлгох хэрэгтэй. Хүүхдүүдийг олон хүүхдтэй айл бол хэцүү байна гэж боддог үгүй тийм биш. Хүүхд бол өөр юм гэсэн онцлогтой байхгүй. Тэгэхээр бид нэр хүүхд болгон дээр харьцах хэрэгтэй. Хүүхд болгоны хөвж. Тэгэх юм бол бид нэр амар мундаг үндэстэн бол. Яа л гэж бодож байгаа. Тэрэн дээр паблик скул дээч биш. Тэгэхээр бүр явсараа суурьтай нөгөө нэг хуу хүнийх нь харьцаа хүүхдүүдийн хүмүүжил эцэг ихэс нь харах гэдэг байгаа. Тэгэхээр эцэг их нь өөрөө бас багш болох гэдэг хэрэгтэй болчихдог.
Би бол тэгж л бодож байна. Багш эцэг өх болгон багш байл. Байх ёстой л байх гэж бодож байгаа. Тий. Би бол ер нь тэгж бодсон өөрийгөө. Тий. За тэгээ хоёулынхаа яриагаа одоо бас нөгөө юу мэдээллийн технологийн сал чиглэл рүү нь явуулъя те. Тэнгүүд нэгэнт ингээд аягүй хүний soft skill яригадаад байна шүү дээ те. Одоо нөгөө хувь хүний онцлог тэгээд багшлах болоод ээж аваа болгон багшлах болоод хүүхдийнхээ онцлог нэг бүрийнх нь одоо яг хүчин чадал нь юу юм бэ гэдгийг мэдрээ гэдэг яаж байгаа. Тэнгүүд мэдээллийн технологи гэдэг энэ одоо ухаан байна шүү дээ те. Компьютерийн ухаан гэдэг тусдаа. Тэнгүүд энэ ухаан маань өөрөө хувь хүний soft skill дээр ямар одоо гоё шин чанар мэдээ сөрөг талууд үүсгэж байгаа. Гэхдээ яг үүсгэж байгаа гоё эерэг шин чанарууд нь юу вэ гэж бодож байна. За яг IT-ийн хувьд хүний хувьд IT-ийг судалж байгаа одоо ойлголттой болчихсон шүү дээ. Мэдээлэл технологийн ойлголттой болчихсонгууд ялангуяа насан туршидтэр ч юм уу ер нь танаа шамнар дээр их анзаарч байгаа гэж би бодоод байна. Тэг эхлээд нэг өөр хүн байж байгаад тэгээд танай актемд яваад хичээл суралцаад тэгээд компьютерийн ухааны талаар алгоритмын талаар тодорхой ойлголттой болоод ирснийхаа дараа тэр хүний амьдралыг үзэх үзэлтэн ч юм уу эсвэл хийж байгаа үйлдэлүүд дээр нь ч юм уу зан аашин дээр нь ч юм уу те өөрчлөлтүүд гарч ийн үү тэрийг анзаарсан уу? Анзаарсан. Яг зөв ойлгосон. Ер нь бол би бодохдоо ингэж бодоод байгаа. Хүн ямар нэг юм хийж чаддаг болно гэдэг чинь өөртөө тийм нэг юм гоё мэдрэмж төрд юм байна л да. Мэдээллийн систем тэр тусмаа IT за бүр мэргэжих юм бол програм хангамж гэж байна те компьютерийн ухаан. Тэнгүүд эн чинь өөрөө цаанаа нөгөө компьютерийг ойлгоно гэдэг юм байхгүй юу? Суурна. Тэнгүүд компьютерийг ойлгоно гэдэг чинь өөрөө хүнтэй харьцахаас өөр байхгүй. Арай жоохон өөр. Компьютер чинь нэг юм машин гэсэн үг. Тэгэхээр машин чинь өөрөө хүн шиг юм сэтгэл байхгүй, хувирахгүй, яг л нэг юм хэлэнгүүд буцаагаад хариулж байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэж бодоод байгаа юм гэхээр тэр юмыг ингээд нөгөө одоо өдөрдөж чаддаг болно гэдэг чинь өөрт нь бас нэг тийм нэг юм гоё мэдрэмж төрөөд байна л да. Яагаад тэгэхээр би энэ компьютер ингээд өөрийнхөө хэлснээр өдөрдөж чаддаг болчлоо. Тэр зэмээ би бүр ингээд аягүй сайн өдөрдөж чаддаг болоод байна гэдэг тийм мэдрэмж авах нь их гоё юм бэл. Жишээлбэл бусад мэргэжлүүдийг харахаар одоо хууль ч юм уу ингээд одоо өөр эдийн засаг ч юм уу тэр чинь арай жоохон хийсэр байгаа байхгүй тий. Юм орж ирээ. Тэнгүүд хэрвээ компьютерийг өдөрдөж чаддаг болоод их юм бол тэд нар чинь нөгөө нэг юу гэдэг нь гэхээр тэр хийсэр юмнуудыг бодит болох боломжтой болох гэдэг. За жишээлбэл веб аппликейшн хийдэг болчихлоо шүү дээ. Тэнгүүд яаж байгаа юм гэхээр би жишээлбэл IT-ийн хүн болохоор дизайн ч юм уу тиймэрхүү юм дээр жоох мэдрэмжгүй. Эдийн засаг мэдэхгүй болохоор юу гэж байгаа юм гэхээр нөгөө нэг хөлс одоо жишээлбэл бид нар яг хөгжүүлэгч болохоор шаардлага өнгөтэй шаардлагын дагуу бид нар програмчлалтай шүү дээ. Тэгээд тэр нь зөв байна уу, буруу байна уу? Хариу авлаа, заслаа, ингээл явдаг хүмүүс аахгүй юу. Тэгэнгүүт өөр газараас орж ирж байгаа хүмүүс жишээлбэл орж ирэнгүүтээ тэрийг би санаа олгоод ингээд гадагш нь гаргах тийм боломжийг амар өөртөө нээдэг байхгүй. Одоо манай шавнар бүгдээрээ тийм. Яаж юм гэхээр захирал ёс орж ирсэн ээ. Би жишээлбэл аюу гол IT хүмүүстэй би тэрийг ойлгохгүй. Юу хийгээд байгааг нь ойлгохгүй. Би одоо ойлгодог болмоор байна. Орж ирээд ойлгочаад гэж шууд гэж. Жишээлбэл нэг аппликейшн хийлгэчээд за мундаг хөгжүүлэгчлээ шүү дээ. Амар лаг авснаа, мөнгө авч явж яснаа, юмыг аюу халтурдаж хийгээд ажиллаж штэ гэдэг ингээд юу ч хийдэггүй, сайжруулдаггүй, хариуцлагагүй хөгжүүлэгчд байна. Тэнгүүд тэрэнд нь ингээд бүр ингээд дургуун нүрцэн хүмүүс бүр орж ирээд ойлгодог болчоод, юм хийдэг болчоод амар баярлаад байгаа байхгүй. За одоо би энийг ингэж чадах юм байна. Тэнгүүдээ нөгөө нэг хөгжүүлэгчтэйгээ ярьж яснаа яах нь. Яаж нөгөө нэг чи буруу хийгээд штэ. Одоо би шаардлага тавьж чадчих байгаа байхгүй. Нөгөө хүнийхээ дагуу ингээ хийдэг байсан бол одоо яаж нөгөө хүнийг би өдөрдөж чадах гэдэг байхгүй. Тэгэхээр ер нь ингээд аюу ингээ хараад тах юм бол IT-ийн мэргэжлийг ингээд орсон хүмүүс маань яг IT-ийн мэргэжлээс сурсан хүмүүсээс илүү бенефит авах гэдэг. Тий. Тэгэхээр энэ мэдрэмжийг ерөнхийдөө яг нөгөө сургалтынхаа үүднээс ингээд ерөнхийдөө хэлэхэд бол тийм байна. Ерөнхий компьютерийн ухаанаа гэх юм бол бид нар юу гэж ойлгож байгаа юм гэхээр одоо жишээлбэл зүгээр годамжны үнээс 5G 3G юу вэ гэд асууя л та. Мэдж байгаа юм байхгүй шүү дээ тий. Яг жишээлбэл би яг ингээд гар утсаа бариа явж байхад тий. Яагаад би ер нь интернеттэй байгаад байгаа гэдэг мэдж байгаа юм байна уу? Байхгүй тий. Тэгэхээр юу гэдэг юм бэ гэхээр IT-ийн суурь чинь юу гэдэг юм гэхээр биднээсээ одоо амьдраад байгаа тэр үндсэн юм чинь бүгдийг ингээд зааж өгöd байгаа байхгүй. IT гэдэг чинь өөрөө. Интернет гэж яг юу вэ гэдгийг цаанаа бид нар ингэж ажилтдаг юм байна мэдчих юм бол бид нар яах нь нөгөө хаанч очсон 3G тэрвж юм уу тий. Тэр модоо ингээд сольж хагаад хийж болох гэдэг шүү. Тэгэхээр ер нь бол IT сурснараа энэ салбар руу шилжээд орсон эсвэл хүүхдүүд ингээд IT сурна гэдэг бол миний хувьд бол амар баяртай байдаг. Тэр тусмаа эмэгтэй хүмүүс сурна гэдэг бүр мундаг тий.
За ундрал мэдлээ хоёлаа тий. Би энэ уурлаа тий. Хоёлаа чинь ингээ шүнжэнгөө сууж магаал юмнууд хийжсэн шүү дээ. Тэгэхээр юу гэж байгаа юм бэлэхээр эмэгтэй хүмүүс нөгөө нэг бүр натураасаа буюу байглаасаа тийм юмыг ингээ нявхар идэг байхгүй. Эрэгтэй хүмүүс болохоор яах нь жоох ингээл халтурч галбурдыч гэдэг. Эмэгтэй хүмүүс болохоор ингээ айгүй нарийн идэг. Тэгэхээр юу гэж бодож байгаа юм бэлэхээр софтвер хөгжүүлэгчийн хувьд бид нар юу гэж байгаа юм бэлэхээр тухайн софтвер нь айгүй сайн ажиллах хэвээр байдаг тий. Нявхар маш яг л компьютер шиг л ажиллаж. Яг л ингээл робот юу ин тэрийг л хийх хэрэгтэй байхгүй. Өөр юм хийх байхгүй. Эмэгтэй хүмүүс бүр амар сайн тэрийг хийдэг байхгүй. Одоо юу гэдэг нь тэрийг ажиллахыг нь амар хянж чаддаг гэсэн. Сайн ингээ инструкшн өгч. Тэгэхээр миний бодлоор эмэгтэй хүн бүр амар хурдан их орох хэрэгтэй. Надад одоо маш олон эмэгтэй нэг одоо оюутнууд байсан. Тэгээд тэднэр маань ингээд эрэгтэй хүнийг бодвол арай жоох ингээд нямбаа идэх байхгүй юмнуудыг. Амар юм төвчээртэй. Айгүй ингээд юмэг нухуур нухацтай байдаг. Тэгэхээр миний бодлоор энэ бас ингээд эмэгтэй хүний амьдралыг бас өөрчилж байна. Эмэгтэй хүүхдүүд код багасаа бичнэ гэдэг чи яанда яах нь нөгөө эрэгтэй хүн чинь айгүй их дамгаалдаг байсан бол эмэгтэй хүн бас өөрийнхөө яах нь хүчин чадлыг оруулж. Тэгэхээр ер нь бол ингээд аяг IT руу ороод ирэхлээр нөгөө компьютерийн ухаан гэдэг юмыг үзэж чадах юм бол бас нөгөө хүний амьдралд айгүй илүү юм өгөх гээд байна л да. Тэгэхээр би юу гэж хэлээд байгаа юм бэ? Үндснээрээ бүгдээрээ компьютерийн ухаан сурч болохгүй юм уу? Яагаад энийг бид нар бүр public school-ээс ингээд бүр ингээд айгүй сайн хөрөлцгөөжсэн гэсэн ээж аав нь заамаар байна л да. Тэгэхээр миний бодлоор тэрлүү ер нь орж чадах юм бол одоо амьдралын төвшөнчээр, карьерийн төвшөнчээр өөрийнх нь нөгөө нэг одоо логик сэтгэлээ гэж байгаа шүү дээ. Компьютертэй харьцах тэр нэг юм сонин юм encrypted те нэг юм сонин бичээл тэрийг ингээл юу гэдэг байгаа гэдгийг нь ойлгохгүй байгааг нь ойлгочоод эний чи ингэдэм байх гэдэг тэр нэг мэдрэмж чинь хамгийн гоё юм байна. Анх би угаасаа тэгжсэн компьютер сурахтаа аюу хэцүү байсан. Би одоо бас хүмүүс шиг тийм талент те авьяастай хүн биш. Гэхдээ миний нэг давуу тал нь юу юм гэхээр тэрийг ингээд бүр ингээд үдсээр байгаа хэцэн үздэг. Тэгээд бүр ингээд суураар нь үдсээр хагаад энэ ингэдэм байх гэдэг пак гэдэг ингээд ойлгочдөг болол тэр мэдрэмж өөрөө намайг тэр мэдрэмжийг хүн болгоо мэдрээсэй гэж үздэг байгаа. Тэр нэг юм ингээд нэг юм ингээд хурц энэстэй ингэдэж шүү дээ. Янцтай гэл ингэдэг ч юм уу те. Тэр чинь айгуугаа мэдрэмж баг. Тэгэхээр тэр мэдрэмжийг ингээд айгуугаа мэдрээсэй гэж үздэг байгаа. Тий. Энэ бол зөвхөн юу биш компьютер өдөр зүгээр нэг компьютер ингэдэг юм биш. Энэ бол цаанаа өөрөө айгуу тийм мэдрэмжийн хувьд дээрэс нь амьдрал дээр бас карьер дээр маш их нөлөөлөх тийм боломжтой суурь ухаануудын нэг болох гэдэг байна. Яг би тэгэхээр бол тэрийг математик жишээлбэл хийгдэж шүү дээ. Математик чи бүх юмнээ суурь. Гэхдээ хүн болгоо их дургу шүү дээ. Тэ. Гэхдээ бид нар сурхаас тийм. Гэхдээ дараа нь тэр юмыг хэцүү юмыг гарсны дараа хүн ер нь нэг юмд ингээ хүрсэн гэдэг тэр мэдрэмж амар чухал юм. Би одоо шил амьд байгаагаа мэдэрдэг байхгүй. Нэг даалгавар хийгээд дуусчлаа тий. Тэнгүүд энэстэй ийм амар энэ ямар гоё юм гэл. За тэгвэл дахиад ич гэл. Мотивацсан гэдэг чинь тэндээс нь гарч ирж байгаа тий. Тэгэхээр тэр л. Тэгэхээр бид нар бол тэнийг ингээд IT бол ингэж л өөрчлөх байх гэж бодож байгаа. Миний юм. За тэгмүүд IT сурыг гээл тэгэнгүүт одоо ээж аав ер нь бид нар бөөнөрөө IT-ийн талаарх мэдлэгтэй тий одоо нөгөө дижитал литераси буюу зөвхөн дижитал нөгөө бичиг үсэг тайлхтал гэдэг нэг юм ойлголт ер нь монголч шигүү дэлхийн нийтээрээ энийг одоо сурах хэрэгтэй байна гэд ингээд ер нь яриад байгаа шүү дээ. Тэнгүүд ер нь богино хугацаанд ч юм уу тий. За богино хугацаанд биш маа гэж олон хүнийг хамарсан энэ одоо бичиг үсэг тайлгдалтыг ч юм уу суралцсыг гэвэл ямар аргаар суралцвал зүгээр бол одоо за нэг ээж аав байлаа гэж одоо тий. За одоо бас нэлийн залуухан бол биш ээж аав байлаа гэж бодоход за би өрн хүүхдтэй ингээд ярилцъя ойлголцъя энэ технологиг бас жоохон ойлгоё гэвэл хаанаас нь яаж эхлүүл зүгээр гэж бодож байна. За наач чи айгүй төвхтэйж магадгүй юм байна. Гэхдээ за би шууд одоо кодинг скулээс эхлэх нь цаашаа тий. Тэр чинь бол хүн болгон боломжгүй байхгүй. Тэгэхээр яг боломжтой гэж үзэх юм бол миний бодлоор телевизийн нэвтрүүлэг гэж болно. Эсвэл тусгай нэг юм одоо танах шиг юм гоё YouTube тий. Ийм сууг гэж болно. Тэгээ одоо YouTube чи айгүй гоё штэ. Бүх юм нээлттэй. Зурагч болсон. Тэгэхээр YouTube дээр тийм юмнууд үүсгээд яагаад энэ чухал вэ гэдгийг ингээ багаар ингээ яадаг. Тийм нэг юм контент бэлддэг юм байвал их зүгээр байна. Тийм. Контент ихт дурын юм биш. Жохон тийм мэрэгжлийн байвал бас зүгээр байна. Тэгэхээр ундрал яванда хийх ба. Тийм. Тэгвэл их зүгээр нь яагаад гэхээр тиймэрхүү юмнууд Монголд айгу бага байж магадгүй. Яг би харсан л та. Амар хайсан. Тэгсэн чинь нөгөө хүмүүсийнх нь нөгөө нэг онлайнаар тавьж байгаа тэр контент бэлдэж байгаа юмнуудынх нь жоохон чанар муу.
Тэгэхээр би бол чанарыг бид нар анхаарах хэрэгтэй. Тэгэхээр тэгжээж яах нь хүн болон хүртээстэй бол. Тэгээд суурийн тавьчих штэ тий. Тэнгүүд нөгөө хүмүүс маань өөрөө сураад эхэлдэг байхгүй. Тэг нөгөө бэлэн болгоно гэсэн. Өгөхөд одоо юу гэдэг за жишээлбэл одоо ингэж бодъё л да. Гэрт сууж байгаад ингээд нөгөө хоол идэн байгаад ингээд аваад идэн штэ, идээд идэн штэ. Ингээд шүү ганцтай юм байгаа мó ч хэрэг яг тэрэн шиг ингээд бэлэн байлгаж яана гэсэн. Үнэхээр нөгөө хүн чинь ингээд гів үнтхэн мотивацчаал те. За би өнөөдөр энийг сурчий гэх юм бол яах нь очиод бэлэн байж идэг тэр нь ингээд бүр ингээд аюу гой түгэлтэй байж идэг. Тийм л байл зүгээр. Жишээлбэл ном нь ингээд онгорхоо иждэг ч юм уу те. Тэнгүүд очиод ингээд уншиж ч юм уу те. Тийм л ах хэрэгтэй нэг сэдвээ. Тэгэх юм бол хүн болгон сурах. Тэрнээс ч би заавал public school ингэчих хэвээр ингэх хэвээр би бол чадахгүй. Яагаад тэгэхээр эн чинь өөр ихгүй. Тэрийг би хийхгүй манай улсаараа одоо улсын бодлогоороо хийх хэрэгтэй байхгүй тий. Тийм. Айкодын хувьд яг хувь нэмэр оруулж байгаа энэ улсын юм дээр оруулж байгаа юм бол би бол аль болох тэр хүмүүний нөгөө нэг individual skill гэж байгаа шүү дээ. Хувийн тэр скиллийг ерөнхийдөө гаргахыг амар зорж байгаа. Тэр дундаас чинь хизээ нэгэн цагт одоо юу гэдэг аюу мундаг хүмүүс гарах байхгүй. Угаасаа миний жишээ байна л да. Биш л Америк скул зааж хат манай нэг сурагч бүр ингээд Бостонд ингээд сураад ингээд одоо төгссөн гэж байгаа байхгүй юу. Бостонгийн ингээд компьютер сайенс явах хамгийн анх би зааж байсан шүү дээ. Тэгэхээр надад ингээд амар урамшиг сэтгэл төрдөг байхгүй. Тэгэхээр юу гэж бодож байгаа юм гэхээр яг л энэ юугаал энийг л аюу сайн ингээд одоо юу гэдэг юм за юу за гоё энийг ингэ авчиж за. Окей. Тэгэнгүүт одоо нөгөөд би одоо бас дахиад явах гал юм л одоо юу гэдэг Монголд одоо цахим сургалт гэдэг юм айгу нийлээ хөгжөөд байна л да. Тэгмээ цахим сургалтын дээр чи яг нөгөө контентууд бэлтгэх тухай яригадаад байгаа. Тэгэнгүүт тэн дээр ингээд яг шинэ зүйл учраас хоёр хуваагдаад байна л да. Тал нь бол окей энэ цахим хичээл бол үр дүнтэй. Тал нь бол начистай хэрэггүй үр дүнгүй тий багш заасан дээр гэдэг юм яриад байна. Тэгэнгүүт энэн дээр юу гэж бодож байна? Багш тэр онлын мэдлэгийг одоо танхимдаа бичлэн тухайн хүүхдийг харж мэдэрч агаад заах эсвэл яг нэг урьдчилаад бэлтгэсэн чанартай контентыг хүүхдүүдийг үзэх энэ хоёрын хооронд ялгаа байх болов? Бага маш их ялгаа байгаа. Би өөрөө нөгөө сургууль зааж байхдаа контент ингээ онлайнаар заасан байхгүй яг ковид үеэр. Тэгэхэд надад амар хэцүү байсан. Хүүхдүүдийг хянахад хэцүү байхгүй. Тэгэхээр хүүхдүүд чинь нөгөө заавал нөгөө хянлуулж ээж ингэж харж ээж тухайн хүнээс фидбек авч байгаа шүү дээ. Тэгэнгүүт онлайн сургалтуудын нэг хэцүү юм болохоор контент бэлдээс гэсэн тэр чинь хуучирдаг байхгүй. Тэгэхээр яг хоо контент бэлдэх хэвээр. Тэгвэл тэр нь юу юм гэхлээр хүмүүс ингээ 30-40 минут хийждэг байхгүй. Тэгэхээр орнд яг үндсэн юм 1 юм 2 минут бэлдээд тэрийг дандаа шинжилдэг байдлаар хийвэл зүгээр байна. Контент бэлтгэхээр бол. Тэгээ харин тэр контентийг нь дараа нь ингээд нөгөө онлайнаар ингээд заасан ч гэсэн хүүхдүүд үзгчээд кодинг актив бусад паблик скулүүд ерөнхийдөө яадаг гэхэлэр яах ёстой гэхэлэр яг хичээл дээр онл заахгүй практик заавал зүгээр. Миний бодлоор тэгж ослол арай жоох үр дүнтэй. Тэрнээс ш онлайн дээр шилбэл ингэж байгаа. Зарим газруудыг онлайн нэг жишээлбэл Udemy гэж байгаа шүү дээ. Тэнгүүт ороод ингээ онлайн хичээлүүдийг хараад ингээ юм хийж байгаа ч гэсэн нөгөө эхний 20% нь хийчээд үлцийг хайчдаг байхгүй. Тийм бол их байдаг. Тэр нь яаж байгаа гэхлээр нөгөө буцаагаад фидбек авахд хэцүү байхгүй. Тэгэхээр юу гэж байгаа гэхлээр бид нар хослуулах хэрэгтэй болж байгаа. Онлайн материалууд юу их юм гэхлээр би нөгөө ментор гэдэг одоо нөгөө хамгийн ихэнд ярьжсэн юм даа орох гэдэг. Тэрний юм гэхлээр онлайн материалуудыг хүүхдүүд уншаад бэлдээд ойлгохгүй юмнуудаа ингээд юу гэдэг харж биччихээд яг анги дээр хурцрээд яах нь. Тэрийг ингээд практик дээр хэрэглэх хэрэгтэй болж байгаа. Багшийн нүдэнд ор. Эсвэл менторын багш гэхээс илүү ментор гэдэг авчирсан. Тутар ментор буюу одоо юу гэдэг нөгөө яг ингээ харж байгаа заах хүн хэлж байгаа шүү дээ. Тэрийг нь хэрэгтэй. Багш нар маш их материал бэлдэж байна. Нэгдүгээр, хоёрдугаарт нь яг нөгөө онлайн заах гэж маш их цаг алдчих. Тэгэхээр бид нар яах ёстой гэхлээр тэхээсээ илүү яг ангийг бол зөвхөн дадлаг хийдэг, практик хийдэг юм байл их зүгээр. Би өөрөө яг тэрийг энэ iCode дээр хэрэгжүүлээд байгаа. Тэгэхээр тий. Тэгэхээр ер нь үр дүнтэй байна уу те? Тэгэхээр үр дүнтэй. Яг тэгэхээр надад цаг богино. Тэгэнгүүт 3-4 цагийн хугацаанд заахад бол надад 1 цаг онл ярьсан гэж 2 цаг нөгөө хүч чинь бага бэлдээд байгаа байхгүй. Тэгсэн дээр бол яах нь хүүхдүүдэд аль хэдийн бэлдсэн юм ингээ өгдөг ч юм уу эсвэл нөгөө нэг ингэч гिचээд дараа нь ингээ хийвэл их зүгээр. Үр дүн арай илүү. Нөгөө практик гэдэг юм чинь хүн ер нь бол юм сурах гэх юм бол мастер хийх юм бол дор хаяж ингээд нөгөө өөрөө хийсэн болвол тэр үлдчихэж байгаа үлдсэн 80% гэж байгаа байхгүй тийм. Тэгээд дараа нь багшилчих юм бол 90% гэж байгаа л да. Гэхдээ л ер нь бол яах нь 80% гэдэг чинь маш их юм үлдэх байхгүй. Тэгэхээр дадлах их хэвээр сурах нөгөө заавал ингэж гараараа хийх хэвээр. Хүн ер нь тийм амтан байхгүй.
хүн заавал хийж ээж юм сурдаг. Хийхгүй сурахгүй. Үгүй. Би бол тэрийг аягүй сайн мэдэж. Хичнээн ч ингээд аягүй мундаг ингээд одоо юу гэдэг зарим хүмүүс ингээд шууд ингээд цээжилсэн шүү дээ. Тэрэнд бол итгэдэг. Яг уу тэр чинь ингээд ороод ирж байгаа гэсэн тэр мэдээлэл long term буюу нэг удаан хугацаа хадгалдаг тэр тархинд ч очихгүй байхгүй. Тэгэхээр бидний бодлоор удаан хадгалахын тулд хүн энийг ингэж бичиж ээж яагаад бид нар бичдэг гэхэлээ бичиж вэж дараа нь яадаг гэхэлэр нөгөө нэг хүн энэ хүний тархич энэ аягүй чухал юм байна. Энийг тэгвэл ойлгоод авчиг гэдэг юм байдаг. Жишээлбэл бид нар нөгөө нэг дээр үеэс хамгийн анхан үүсэхдээ яадаг вүлээ нөгөө агуу амьдэрдэг байсан шүү дээ. Тэгэхээр хүн бүх юмыг ингээд айж хүлээж авдаг гэсэн. Юм сурдаггүй байсан. Тэгэхээр яаж юм гэхэлэр айцсаа давна гэдэг чинь юм сурах тэр нөгөө нэг юу гэдэг одоо ямар нэг юмыг сурлаа гэхэд хүн дандаа айдаг гэсэн хүмүүс хүн төрлөختөө угаасаа айгаад сурдаггүй байсан. Тэнгүүд одоо тэр айцыг давдаг тэр имийг ингээд нөгөө хөдөлдөг тэр нэг урдлын нэг тэр юу гэдэг юм байна л да тарих гэдэг юм байна л да. Тэрийгээ даваад ингээд энэ айгүй чухал шүү гэдээ ойлгуулаад ингээд давтаад авах юм бол тэрийгээ ингээд нөгөө нэг айцаасаа даваад хойдлынхаа нөгөө long term буюу нөгөө артлынхаа удаан хадгалдаг тарих руу хадгаж эхэлдэг юм байна л. Тэнгүүд тэгээд ирэхлээр нөгөө чинь мартах болчихдог. Ойлгож байна. Тэгээд чадвар болдог. Тэгээд тэр чинь өөрөө ингэсээр байгаа чадвар болчихдог гэсэн. Тэгэхээр бид нар яхаа гэхлээр сурах арга барилыг аль болох маш их юм хийх л байх. Хүүхдүүд мотивацтай байна гэж бодвол урд нь ингэж багш ирээл цаашаа хараад юм бичих биш. Хийх ёстой байхгүй. Хүүхдүүд тэр өөрсдөө хийлгэн гэсэн. Яг бүх сургалт. Тэхийн болвол маш их юм сурна. Нөгөө тархины үйл ажиллагаа өөрөө тийм байна гэсэн. Өөрөө тийм гэсэн үг. Бид нар чи өөрөө хийж сурдаг хүмүүс байхгүй. Үг амтд байхгүй. Би одоо амтан гэж ярьчлаа л дээ. Хүн төрлөсөн чи өөрөө нэг амтан шүү дээ, тийм. Нэг race те. Species. Тэгэхээр бид нар яахан гэхлээр энийг заавал хийх ёстой. Хүүхдээ хийжээ сурна гэсэн. Тэгмүүд одоо сүүлийн үед чинь юу гэдэг юм бичихч гэдэг юм уу хийлийн хэмиг болохоор тиймэргүй байна гэдэг юм айгүй хэрэгтэй даа шүү дээ. Тэнгүүд тэр нь өөрөө эсрэг л болчихж байгаа юм байна л да. Тийм. Миний хувьд бол эсрэг байгаа. Би бол ер нь тийм учраас би бол одоо хүүхдүүдээ хэрвээ юм бичихгүй л ах юм бол би өөрөө нэмэлж хичүүл. Энэ бол миний үүрэг хариуцлага болох гэдэг шүү дээ. Бичгээс өөр арга байхгүй, хийлэхээс арга байхгүй. Хийжээж хүүхдүүд сурдаг байхгүй. Тархинд бичээж итгэдэг би. Тэгэнгүүт одоо нөгөө нэг бид хэдэг жоохон бахад чи ингээд нэг ер нь юм хүм хийхгүй цахилгуутай байгаа хүүхдийг ер нь зодддаг байлаа шүү дээ. Цахилгаан авдаг байлаа шүү дээ. Тэгээ энэ ингээд нэг юм зохиж зодохгүй бол юм сурдгүй юм те нэг айж имэж ивэл хүн сурдаг гэдэг байсан шүү дээ. Хуучин. Тэгэхээр тэрнийхээ эсрэг болж ин гэсэн үг л. Тий. Ер нь бол бид нар айлах хэрэггүй. Хүүхдийг мотивацжуулах хэрэгтэй. Мотивацжуулахын тулд бид нар одоо хэлсэн те гэр бүлээс эхэлнэ. Тэгээ багш нь дараа нь хүртээлтэй хүүхд болгонд хүртээлтэй хийж л хий. Тэр бол одоохондоо бол боломжгүй баг. Явандаа тэгтээ болно. Би бол итгэж байгаа. Зүгээр айлгана гэдэг бол жоох хэцүү. Би өөрөө ингэж суудаг хүүхдээс шүү дээ. Жоох хөдлөнгөт одоо паан гэж ороод ирдэг ч юм уу те. Шугамар паан гэж эсвэл шохоо паан энэ бол болохгүй. Энэ бол ерөнхийдөө хүүхдийг айдсаар юм гэдэг чинь айгүй муу байхгүй. Нөө цаатлын удаан хугацааны тархиг орохгүй нь л дээ. Орохгүй. Тэгсэнд орвол бид нар яах нь сонирхлын дүрлэн. Гэхдээ энэ маш хэцүү. Бид нар бүгдээрээ л одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар тэрийг одоо нийгмээрээ л хараад одоо юу гэдэг боломжтой болох хэрэгтэй. Жишээлбэл контент бэлддэг хүмүүс нь контент бэлддэг. Тэгээд багш нар нь дадлагыг аюу сайн төвлөр. Дадлага дээр амар төвлөрөх хэрэгтэй. Скил гэдэг юм чинь мастер гэдэг. Ямар нэг юм ингээд мэрэгшин, эзэмшин, мастер одоо юу гэдэг мастер болно гэдэг шүү дээ. Тэр юм чинь юу гэдэг нь гэхээр маш удаан хугацаанд ингэж хийж ээж тэрэндээ бүр дадлагжиж маш сайн одоо чадвартай болж ижил мастер болж байгаа шүү дээ. Зарим нэг хүмүүс айгу боддог байхгүй. Би нэг юмд ингээл амар мондог байх юм бол би мастер болчлаа гэж боддог. Үгүй, тийм биш. Би одоо шилэл ингээ хараатаагаар 15 жил хичээлэхэд өдөр болгон би ингээд бэлтгэл хийж явах та. Ингээд бас л нэг юм цохилтыг те буруул ингээд хийгээд байгаа байхгүй. Компьютер ухаан дээр яг тийм. Би шилэл одоо зарим нэг юм топикуудыг одоо зарим нэг юм мэдлгүүдийг би мэдгүй байсан байгаа байхгүй. Тэгээ хүмүүс зааж явахдаа тэрийг ингээ өмнөх өдрөөс эн чи ингэдэг байсан юм ч юм уу. Тиймэрхүү юм амар их орж ирнэ. Тэгэхээр бид нар яах юм гэхээр ямар нэг юмыг сурахын тулд бид нар дор ээж 10-аас 15 жил асуулт юм байна. Мастер болохыг мэрэгшхийн тулд. Тэгэхээр бид нар одоо тэрийг хийхийн тулд яах юм гэхээр өдөр болгон давтгал хэрэгтэй. Давтах, бичих, унших тэр юмыг сайн хийжээж хүн чинь өөрөө ойлгодог. Ойлгоно гэдэг цээжлэл гэдэг юм шал ондоо шүү. Ойлгоно гэдэг чинь бүр ингээ зүрхээр ойлгодог. Хүн юм зүрхээр ойлгох юм байл. Ойлгоод ирэхлээр нөгөө нэг айгуугаа мэдрэмж авч байгаа шүү дээ. Одоо бишээлбэл сайн нэг компьютер дээр хэлсэн чинь нэг юм ингээд бодлого бодож яснаа математик дээр жишээл бодлого бодож яснаа ингээд бодоод эхлэнгүүт зүрхлөө ордог ер нь санаж байна. Зүрхлөө миний бүр зүрхлөө ордог гэсэн. Яа гээ тэр нь яаж англиа мэдрэмж мэдрээд байгаа байхгүй. Би амар гоо мэдрэмж мэдрээд байгаа. Тэгэхээр
цээжилчгээр би ерөөсөө тэрэнд мэдрэхгүй байгаа байхгүй. Мэдрэхгүй байгаа. Тэнгүүд цээжлэхээсээ илүү би цээжилсэн ч гэсэн ойлгодог болмоор байна. Олон давтаа цээжилж яснаа хойно гутхыг ойлгоо. Шүлэг цээжлээ гэж бод. Шүлэг цээжлээд хинтийн хангаа саяны гэж бодонгот ингээл уншаад байгаа ч гэсэн цаана хинтийн хангаа саяны гэдэг чинь хаана байдаг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тэнгүүтээ ингээ бодоод эхлэнгүүт хүний тархич өөрөөр хэлбэл хинтийн хангаа саяны гэж тэнгүүд цаана нөгөө уулууд гарч ирээд ингээ бодож эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр тэр чинь яг ингээд ойлгоцсон байна гэсэн үг. Тухайн шүлгийг. Тэгэхээр бид нар тэрийг ойлгохын тулд бид нар мастер буюу тэрийг эзэмших хэрэгтэй болж. Чадрыг нь бүр амар сайн суулгах хэрэгтэй. Тэрийг суулгах юм нь юм хэлээ давтах basic үндсэн юмыг л амар сайн хийх хэрэгтэй. Ямар ч юм тийм. Ямар ч юм тийм шүү. Тэр цамаа хүн. Ялангуяа хүний онцлог өөрөө. Хүний онцлог тийм. За би өөрөө айгүй олон зааж байгаа нөгөө одоо багшилж байгаа учраас тийм шүү. Тийм одоо багшилж байгаа туршлагаасаа харахад бол тийг санагдсан. Онол заагаад слайд ягаад надад ерөөсөө юу ч үлдээгүй. Хизээ үлдсэн гэхлээр надад тэр проблемыг хийгээд ойлгоод ингэдэг гэдэг мэдрэмж авсны дараа яг үлдчихсэн. Тэрийг би ашиглаж ирсэн болохоор л үлдчихсэн. Хизээч би одоо Германы университет сурж байхад зарим нэг юм ингээд толгоон дээр ингээд байхгүй байж яснаа ашиглаад ингээд хийж ийжсэн. Гэд одоо ойлгож ийн гэдэг юм байдаг байхгүй. Яг зүй. Онлайн юмнууд амар хэцүү байдгээс аахгүй миний хувьд ингээд бүр яадаг юм бэ? Би ерөөсөй ойлгохгүй. Цээжилчээд багштайгаа яриад хотлооны ярьж байгаа л ингээд дүнгээ авчдаг байсан. Яг ингээд нөгөө компьютер дээр програм бичээл ингээд энэ чинь ийм учраас ийм байсан юм гэдэг конлиг нь бид нар ойлгож эхэлж байгаа. Тэгэхээр би бол хийж ижил ойлгосон. Тэгэхээр би өөрөө магадгүй хийж иж ойлгодог хүн байж магадгүй. Гэхдээ ихэнх нь бүх хүмүүсийн 70-80% ингэх л баг. Гэж бодож байна. Тэгэхээр миний бодлоор бүгдээрээ хийцгээ, давтъя. Энэ бичүүлэхгүй байх гэдэг бол ер нь л хэцүү баг. Би бол эсрэг байна. Би бол ямар ч хэсэг хүүхдэд гэх юм бол гэрийн скуулээр хийлгэнэ. Паблик скул руу явуулахгүй. Эсвэл хувийн сургууль хийх юм бол би үгүй. Би өөрөө хийлгэж чинь гээд хийч. Тий. Би бол тэгэл баг. Тэгээд ирэнгүүт одоо ээж аав хүүхдүүдтэй ярилцах хэрэгтэй ингээд хэлж байна шүү дээ. Тэрнээс гадна өөр нь ингээд ажиглаад байхад ээж аавуудын гаргадаг түгээмэл алдаанууд ер нь юу юм шиг ажиглагдаж байна. Бидэрт нэг юм юу байхгүй байна. Нөгөө habit буюу schedule гэж байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг яг хүүхдэд зарцуулсан нэг юм тусгай schedule байвал зүгээр юм шиг л. Хуваар гаргана. Хуваар гардаг гэсэн. Тэгэхээр миний бодлоо тэр их хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор бид нар нөгөө янз бүр ингээд энд ингээд нөгөө хүүхдүүд чинь хизээ яхаа мэдхгүй. Тэнгүүд хүүхдүүдийг яхан гэхлээр би жишээлбэл одоо орой болгон 1-р 3-р 5-р ч юм уу ингээд орой болгон ингээд хүүхдүүдийнхаа яг тэднээс тэдэн цагийн хооронд ингээд хамтдаа ингээд хичээл хийдэг ч юм уу тиймэрхүү юм байвал их зүгээр гэж харж байгаа. Бүр цаг гарах гэж. Бүр цаг гарах хэвээр. Зориулаад гэсэн. Тэнгүүд надад яхан гэхлээр би 2 цагийг л хүүхдэд зарцуулаад бос үед нь би өөр юм хийж болж байгаа. Гэрээ цэвэрлэн эсвэл нөгөө ажил хийж болно шүү дээ. Гэтэ ер нь бол би өөрөө айгүй их гэртээ ажил хийдэг гэсэн байхгүй. Тэнгүүд одоо ер нь жоохон тэрнээс болох гээд байгаа. Тэгэхээр ажил хийхээсээ илүү миний бодлоор өөр юм зарцуулах хэрэгтэй байна. Харин тэрэнд орвол хүүхдүүдтэйгээ нөгөө яг цаг гаргахаа ингээд яг шийдээд хийчихвэл их зүгээр юм байна гэж хараад байгаа. Ер нь бол бүх юмыг бид нар яг ингээд одоо орчин үед бол бид нар ямар нэг юмыг хуваарлахгүй бол биднээс цаг нэг дэмий өргөх гэдэг шүү дээ. Ер нь бол миний бодлоор тэгсэн дээр. Хуваар гаргаад хүүхдүүдтэйгээ харьцуул зүгээр. Тэгээд ганц цаг 30 минут л хахт болно шүү дээ. Хүүхд чинь хөөрхөн шүү дээ. Цаг 30 минут л айгүй хөөрхөн ингээл ярилцаад юмыг хийгээл хамт байж хахад тэгэл босна үед. Би бол тэгж бодож байгаа. Өөр ер нь ээж аавд талдаа одоо юу гэдгийг бодож явдаг зүйл юу вэ? Одоо мэдээж цаг гаргана хүүхдүүдтэйгээ ярилцсан тий. Тэгээ өөр бас нөгөө өөрчлөгдсөн зүйл. Энд чинь бол одоо бүгд шинэ манай бидний ээж аавын бид нартай харьцажсанаас өөр зүйл гарч ирээд байна тий. Тэгэхээр бид нар тусгаалan ярьдгүй байлаа, тусгаалan цаг гаргадаг байлаа. Тий гэр одоо даалгавар малгуурд нь их бас оролцдог байсан бол одоо оролцох хэрэгтэй болж байна. Энд чи одоо шинэ одоо хэм маягууд үүсчихин гэсэн үг шүү дээ ээж аавуудын үед. Тэгэхээр өөр ямар зүйл оруулж ирвэл зүгээр гэж харж байгаа. Би бол хүүхдүүдийг яг тусд нь нөгөө нэг хэлсэн нэг нэгээр харьцдаг ч юм уу энэ хүн ямар хүн бэ гэдгийг амар ойлгох тэр цагаал зарцуулах хэрэгтэй. Тэрэн дээр л би ер нь одоо юу гэдэг их ямар байна. Одоо юу гэдэг чухалчилж өгмөр байна. Яг хөө нэмээд би өөрөө нөгөө юу болохоор нөгөө спорт хийдэг болохоор хүүхдүүдтэйгээ бас нэг юм хөөрхөн спорт хийдэг юм байвал хамтдаа юм спорт хийвэл зүгээр юм уу те. Би одоо ингээд анх ингээд софтвер хөгжүүлэгч хийж байхдаа ингээл
айгүй хэцүү стресстэй тэгэл нөгөө хоол мод их идэл тэгэл гиз мэдтэй болчтой ш. Тэнгүүд одоо ер нь бол жоохон бие мийдээ анхаарч байгаа. Тэнгүүд тэр ингээд хийгээд байгаа цагаа ч юм уу спорт хийж байгаа эсвэл бие хөгжүүлж байгаа цагаас хүүхдүүдтэйгээ хийвэл айгүй хөрх хүүхд чинь хамтдаа өгч өгч байгаа. Одоо хүүхдүүд нь айгүй сул байна л да. Жишээл карате хийж байхад каратад орж иж байгаа зарим хүүхдүүд маань үнэхээр онжгор байна. Анхаарал нь бүр байхгүй. Ингээ юм хэлээд байхад ойлгохгүй. Анхаарахгүй ингээ нүд нь ингэсэн бүр ингээд анхаарал төлөвлөдгөө хүүхдүүд маш их байна. Тэгэхээр бид нэр тэрэн дээр одооноос анхаарахгүй бол энэ сошиал медиа энэ юунаас ч юм болоо бүр хүүхдүүд маань бүр болох байлаа. Тэгээд ийм учраас энэ хүүхдүүд чинь тийнейжер болохоор бүр яах вэ? Амьдрал нь амар утгагүй болчихж байгаа байхгүй юу? Одоо нөгөө нэг юу гэдэг анхаарал төвлөрдөггүй. Тэгээд нэг юмнаас ингээд юмыг ингээд дуусал хийж чаддаггүй. Тэгэнгүүт нөгөө эцэг эхчүүдийн хооронд ялгаа гарна шүү дээ. Одоо ингээд чи яагаад энийг ойлгодгүй юм бэ гэж уурладаг ч юм уу. Хүүхдээсээ их юм хүсдэг. Нөгөө хүүхд нь чадахгүй учраас яах юм? Боломжгүй байхгүй юу? Тэрийг нь өөрөө бид нэр ирнээсээ зааж өгөөгүй шүү дээ. Тэгэхээр бид нар яах юм гэхээр тэр нэг юуг л аягүй сайн одоо юу гэдэг тэр их хүүхдтэйгээ харьцаад хүүхдийн тэр нөгөө нэг мэдрэх одоо юу гэдэг хүүхд чинь тоглох хэрэгтэй шүү дээ. Тоглох хэрэгтэй тэр цагийг хамтдаа тоглодог ч юм уу. Тиймэрхүү юмлоо их зарцуулбал зүгээр ч юм уу тий. Би бол тэрлүүл их анхаармаа. Тэгээд хүүхд нь шүү дээ. Ер нь бол би тийнейжер хүртлээр маш их тоглох хэрэгтэй, маш их дасгал их хэрэгтэй юм шүү. Тоглох гэдэг нь ер нь биеийн хөдөлгөөн маш их хэрэгтэй. Одоо хүүхдүүд жишээлбэл анхаарал одоо карате дээр жишээлбэл ингээд харж хахад 3 сар яваад 2 сар яваад амар хөөрхөн анхаарал төвлөрчдөг. Тэгээд анхаарал төвлөрөхгүй байгаа жишээлбэл хүүхдүүд ингээд ингээд бүр ингээд зогсож чадахгүй заа. Нэг хөлийн ингээд өргөө зогсон шүү дээ. Зогсохгүй. Юм бүр ингээд идэг. 3 сарын дараа бүр ингээд амар лаг зогсчдөг болчихдог. Яагаад гэж байгаа юм хэлээ тэр чинь анхаарал төвлөрөө тархиа өдөрж чаддаг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь юу гэдэг юм бэ гэхлээр биднүүсийн нөгөө нэг тэр сошиал медиа тэр юмтай ингээд анхаарал төвлөрдөг юм чинь байхгүй болсон байгаа. Тэгэхээр юу гэхээр хэрвээ спорт хийж чадвал ямар нэг юм дээр төвлөрөөд байгаа байхгүй. Төвлөрнө гэдэг чинь нөгөө тархи чинь нэг юм дээр ингээд анхааруулад ингээд фокуслчаар хүн айгүй гоё сурч эхэлдэг байхгүй. Анхаарлаа төвлөрөө. Тэнгүүд тэр чинь явандаа ингээд нөгөө нэг юм дээр ингээд анхаарал төвлөрдөг болчихвол бус юм дээр бүгдээрэн дээр нэж эхэлнэ. Сургууль дээр, хүн сонсох дээр, юмыг тайлбарлахдаа тэгээд айцгүй болж эхэлдэг байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол энэ extra activity буюу хүүхдтэйгээ ингэж тоглох, гадуур явах энэ юмнууд Монгол жоо хэцүү байсан л да. Одоо гоё болж штэ. Гоё талбайнууд барьж гин. Гоё ингэж юм уу одоо зам барьж гин. Дугууны зам. Их одоо хэцүү байгаа л да. Гэхдээ л бид нар хийж болох боломжтой болгочод байгаа байхгүй юу. Тэгэхээр миний бодлоор бүгдээрээ алхаж явж болж байна. Эсвэл гоё ингэж тэр цэцрэг түрээлэнд очиод бүгдээрээ гүүгээд тий. Тэгээ нөгөө утаснуудаа бүгдээрээ хаагаад тий. Тэгэхээр яах нь вэ? Бид нар бол тиймэрхүү юмнуудаа аягүй сайн хийвэл зүгээр ах гэж бодож байна. Тэгэх юм бол манай одоо үндэстэн гэрээсээ эхлээд, хүүхдүүдээсээ эхлээд, эцгийнхээсээ эхэлж чадах юм бол үндэстэн маань хүчрэгчээр аягүй мундаг л одоо 2000 жил байсан шиг л болох боломжтой. Ер нь бол би бол тэгж харж байгаа. За хоёрын ярилцлага ерөнхийдөө одоо ингээд ер нь төгсөж байна. Тэгээд ер нь бид хэд манай ярилцлагын маань төгсгөлийн сүүлийн асуулт маань болохоор ерөнхийдөө боловсролын салбарт те ажиллаж байгаа хүмүүсүүдтэй урам зориг өгөх юм уриалгыг бол цочтойроо хэлүүлдэг. Шалтгаан нь болохоор ер нь сая чи хэлсэн те боловсролын тэр дундаа багш хүмүүс бол айгүй их нөгөө ачаалттай ажилдаг те. Тэгээд шантарч одоо говных үед бол бас их байдаг. Тэгэнгүүт хүн болгон маань өөрөө өөрийнхөө өнцгөөс ирээдүг харж байгаа одоо гэрэлтэй зүйлийнхаа талаар уриалга хэлээд тэгээд тэрийг сонссон бас нэг багш ч юм уу те илүү урам зоригтой байгаад одоо ажлаа идэвхтэй хийх баха гэдэг ийм зорилготой. Тэгэхээр ингээд ерөнхийдөө яриагаа өндөрлүүлээд гоё уриалга хэлээчээ гэж хүсэж байна. За би бол одоо тэр одоо олон мянган багш нар боловсрол өгч байгаа хүүхд хүмүүстэй хүн болгонд хувийн болоо те public school ч юм уу те юу гэдэг лээ public-ийг яг улсын сургуулаа те улсын сургууль болоод хувийн сургуулиуд багшиж байгаа тэр багш нарыг бол би бүгдийг хүндэлж байгаа. Яагаад тэгэхээр би өөрөө биш те тийм их ингээд ийм их ачаалттай бид ерөөсөө мэддэггүй байсан. Би өөрөө бас ингээд манай багш 40 идэх хүүхдтэй мөртлөө яах нь тэрийг ингээд айгүй даваад гарсан хэцүү хүүхдүүд байхад даваад гараад одоо хүртэл ингээ багшлаад тэр уран зоригоор ажиллаад байгаа тэр амар бахархдаг шүү. Та нар үнэхээр мундаг ажил хийд юм байна. За тэгээд ер нь бол багшийн мэргэжил бол хүн болгон сурах ёстой гэсэн бид нар
энэ багшийн мэрэгчлэлээр ингээ сэтгэлээ зориулаад бүр амьдралаа зориулаад ингээ хийж байгаа хүмүүс бол хүндэт хэрэгтэй юм байна шүү. Тийм учраас бид нэр одоо эцэг эхчүүд айгүй их буруу багшаас хайдаг. Тэг хэрэггүй. Яах юм гэхээр багш нар чинь бүхэл чадлаараа хичээж байгаа. Тэ? Тийм учраас бид нар яг урам өгөх ёстой. Тэгээд тэр багш нарт хийх танаа хүүхдэд ингээд тэр мэдлэгийг хэцүү мэдлэгийг тэр богино хугацаанд өгөхгүйд ингээ ядраад толгоогоо гашлахад хамаг амьдралаа зориулж байгаа учраас та бүхэн тэрийг аягүй сайн ойлгоорой. Тэгээ манай нөгөө яг тэр хамт ажиллаж байгаа энэ багш нартаа юу гэж хэлэн гэлээ та бүхэн битээ бууж өгөөрэй. Одоо та нарын амьдрал улам сайжирч байна. Харин бид нар өөрсдөө яах нь сурагчдыг яах нь одоо юу гэдгийг мотивацжуулах, урамшуулах. Тэгээд яах нь нөгөө curriculum бэлдэх те хөтөлбөр бэлдэх тэр юмлоо тэр анхаарлаасаа илүү хиймэл оюуханд миний хэлээд байгаа те хиймэл оюухан тэр зүйлийг технологиг маш сайн ашиглаж сураад өөрийнхөө амьдралыг хөнгөвчлөөд харин та яах нь тэр хүний одоо нэг жижигхэн одоо жоох хүүхдэлээ гэж тэрийг ингээд том болоод ямар шууган хүн болох вэ гэдгийг заадаг тийм мундаг хүн одоо юу гэдэг одоо тэр ажил руугаа шамдаач. Тийм учраас бүгдээрээ хамтдаа сурцгаая. Бүгдээрээ хамтдаа хөгжцгөөе. Бид нар ингээд зогсохгүй. Багш гэдэг бол өөрөө маш их хариуцлагатай, маш их тийм үр өгөөжтэй ажил. Тийм учраас бүгдээрээ энийг хэцүүж игсэн даваад гарцгаая. Тэгээ хамтдаа яах нь хөтөлбөрөө улам сайжруулъя. Тэгээ ингээд хүүхдүүдийг олон мянган, 10,000 хүүхдүүдийг, 100,000 хүүхдүүдийг бүгдээрээ гаргаад ирээдүйд яах нь өөрийн гэсэн амьдралтай, өөрийн гэсэн зорилготой, өөрийн гэсэн хувь хүнтэй тийм хүмүүсийг гаргуулах бүгдээрээ тэрэн дээр ажиллацгаая гэдэг өөрөө хэлмээр. Тэгэхээр та бүхэндээ ямар ч гэсэн баярлалаа. За баярлалаа. Ярилцлаганд хүрэлцэн ирсэн бас их баярлалаа. Тэгээд ерөнхийдөө ярих гэж одоо дутуу үлдээсэн сэдв энэ төр байна уу? Нэг юм байгаа. Одоо нэг хэлээд байгаа шүү дээ. Individual learning гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэж бодож байгаа юм гэхээр хэрвээ хөгжүүлэгчд сонирхож байвал би өөрөө хөгжүүлэгч учраас юу гэж хэлээд байгаа юм гэхээр тийм яг Монгол зориулсан тий одоо Монгол зориулсан гэж монголчуудаараа ч юм уу эсвэл хүмүүстэй нийлж байгаад би яг тийм нэг юм платформ ч юм уу adaptive learning хийж чаддаг тийм хиймэл оюухантай тийм яг зөвхөн боловсрол зориулсан ч юм уу тиймэрхүү юмыг ингээд хамтдаа одоо хийх тийм хүмүүс байна уу те хамтдаа ингээ уриалж байгаа байхгүй тийм хийчүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээ багш нарын өөрийнх нь тэр амьдралыг маш их ингээд нөгөө дээшлүүлэх юм байна. Тэгээд манай багш нар маань өөрсдөө adaptive learning буюу тухайн хүндэн зориулсан тийм хөтөлбөрийг бас боловсруулал яад юм бэ. Тэгээд ер нь бол явандаа бүх дээрээ тийш орно. Хин төрүүлж гарсан баг л одоо айгүй сайн тэр боловсролыг хүмүүс түгээх хаа тэр болгондоо ингээ хүмүүс орох хаа гадаадын хүмүүс ер нь бол одоо юу гэдэг гадаадад те Америк ч юм уу эсвэл өөр газрууд ерөнхийдөө бол бодоод эхэлсэн байлээ. Боловсролоо ерөнхийдөө бол хөгжүүлэх хэрэгтэй байна. Одоо улсын сургууль public school-ээс системээс бүгдээрээ багш төвтэй байхаас илүү сурагч төвтэй байгаад одоо бид нар чинь сурагч төвтэй гэж яваад байгаа ч гэсэн бас багш төвтэй байгаад байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр сурагч төвтэй болгоод сурагчийн оронд бид нар яах нь багш нар юу хэрэгтэй юм гэхээр мотивацжуулах те хүн болгоныг нь энэ хүн ийм байна гэдгийг хөгжүүлдэг багш ээж яриад тэрийг нь хөгжүүлэх тухайн хүний чанартан зориулсан тийм хөгжүүлэлтийн систем рүү шилжүүл ер нь их зүгээр юм байна гэдгийг ерөнхийдөө би аягүй сайн ойлгоод байгаа. Яагаад тэгэхээр аягүй их ядардаг байхгүй багш нар өөрөө. Тэгэхээр бид нар одоо тэгж их ядраал хөтөлбөрөө боловсруулад хүүхдэд тэр нэг өөрийнхөө амар хүчээр бэлтжижсэн юмнуудаа хүргэж чадахгүй тэгжсэнд ороод бид нар яах нь харин тэр юмнууд нь байгаад ингээ бэлэн байгаад ах юм бол тэрийг нь яах нь хүн болгонд орчоод энийг гэдэг шүү дээ. За ингэч тийм үү гэл ингээ тэрийг нь тэгтээ яах нь хиймэл оюухнаа тусламжтайгаар хийм л гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө тийм хиймэл шилжүүлт юм уу? Хиймэл оюун суурьтай хүүхэд нэг бүрийн онцлог зориулсан хөтөлбөр боловсруулдаг системийг хамтдаа хийцгээе. Энэ дээр одоо хамтарч ажиллах хүмүүс ажиллаж гэсэн үг байхгүй. Яг зөв. Тэгэх юм бол ер нь бол их хэрэгтэй ирээдүйд. Тэгэх юм бол хүн болгон сурна. Тийм тий. Тэгээ шүү. Яагаад гэхээр насан турш хүн сурч байгаа байхгүй. Хүүхдүүд ч гэсэн сурч байна. Айгүй өөрхөн. Тийм. Тэгэхээр миний бодлоор тэр системдээ бүгдээрээ шилжицгээе. Тэгэх юм бол public school 50-60 хүүхэд байсан ч гэсэн бид нар хүн болгоныг хөгжүүлж чадах гэдэг юм л да. Ер нь бол тийм. Заавал ингээл 20-30 хүүхэд амар үнэтэй сургуульд бид нар явуулах хэрэггүй шүү дээ. Тэгэх юм бол би ер нь бол хэрэг юу байхгүй болчих гээд байна л да. Нөгөө айгүй үнэтэй сургуулиуд байхгүй. Ерөнхийдөө нэг юм систем гарах гэдэг шүү дээ. Тэгэхээр улс ч гэсэн энэ дээрээс ажиллах хэрэгтэй л баг. Миний бодлоор. Нийгэм даяараа энийг хийх хэрэгтэй. За. Баярлалаа. Дугаарыг дэмжигч орон даяар хэрэгжиж буй сурагчийн цахим бүртгэл хяналтын систем боловсрол платформ.